Сайн байна уу? Шинэ оны мэнд хүргэе. Сайн байна. За өдрийн мэнд. Тэгээд подкастын маань дараагийн дугаар эхэлж байна. Нөгөө нэг өнгөрсөн дугаар дээр үргэлж ярьсан 99 асуулт юм уу? Одоо дараагийн 2 дахь хэсэг явуулж байна. Бас нөгөө нэг асуулт санал асуулга аваад асуултуудаа бэлдсэн. За тэгээд дараагийнхаа 2 дахь асуултуудыг хэвэл үеийн гинэ асууад юу. За бөөгийн чанар гэж юу вэ? Чанар гэж юу вэ? Бөөд гэдэг ямар зүйл вэ? Бороод бөөнөрт чанар хийн гэж байна шүү дээ. Зэрэг дэв ахиулах, чадал хүч авах. Халахгүй байхгүй юу? Би сонсоогүй. Бороод бөөнөрт гэдэг. Бороод бөөнөр би бороод бөөгийн талаар сайн бас мэдэхгүй. Гэтэ ер нь бол зүгээр ойр зургийн зүйл гадарлан чанар хийн 3 жилд нэг хийдгийг гэсэн. Бороод гэдэг чи одоо аль зүг одоо энэ хэлийн задлын бороод гэдэг хэлээд байна уу? Энэ Монгол одоо энэ хинти тий бүгд л байгаа шүү дээ бороод гэхээр. Бороодын бөө бол хамгийн хүчтэй, хамгийн их одоо дигж аягтай, хамгийн их ёс гүйцэдэг, хамгийн мундаг бөөнөр гэж би дотроо боддог. Яагаад гэвэл аюу их одоо дигж аяг өндөртэй. Ер нь бөө болоод тэр хүн маш их урт хугацааг дистаратай сурдаг. Судлаад үзэхэд бол бороод бөөнөр бол маш их урт удаан дигж аяг ихтэй тийм л чанар гэдэг чинь тухайн хүн эрдэм чадал зэрэг дэв өөрийнхөө одоо эд чанарыг нэг нэгээр ахиулж шийдэлүүлж байна тийм. Тэгээд 3 жилд нэг чанар хийдэг гэж байдгийг. Тэгээ 3 жилд нэг чанар гээд 13 чанар гүйцээгээд одоо тэр бол одоо үнэхээр хөлийн зөвшөөрөгдсөн том бөө боллоо гэсэн тийм тайлбарууд ч байдаг юм билээ. Одоо үндсэндээ зэрэг дэвл болоод тийм хүч чадал. За яг ямар зан үйлээд юм бол чанар гэж. Өө тэрийг одоо яг сайн хэлж мэдэхгүй нөгөөдөө гадаа гараад л одоо би яг мэдэхгүй юм аа бол мэдэхгүйгээр хэлээ шүү. За тэрийг очиж харж үзээгүй бороод бөөлхийг хараагүй юм чи мэдэхгүй шүү дээ. За дараагийн асуулт. Онгодын оронд өөр юм орж ирэх үү? Тэр одоо өөр юм ороод ирснийг тухайн бөө мэдчих чадах уу? Тэр чи тэр тухайн бөөгийн одоо ёстой бэлэг авьяас байхгүй юу? Зөв юм ороод ирлээ, буруу юм ороод ирлээ. Тэрийг таньдаг байх хэрэгтэй. Тэгж таньдаг болтлоо бөөлнө гэдэг чинь хуур татахыг хэлээд байгаа юм шүү дээ. Дөнгөж бөө болоод янз бүрийн биед нь орохоор өөрийн ч юм уу, өрөөлийн ч юм уу ялгахгүй байгаад байна шүү дээ. Тэр чи янз бүрийн хий ухаар одоо өгсөн хадсан хүний сүнс биш шүү. Зүгээр энэ орчлон хорвоод эзэнгүү онгод гэж их юм байгаа шүү дээ. Эзэнгүү онго. Одоо нэгсэндээ би ингэж л ойлгоод байгаа. Одоо ингээд хуур татаад зүгээр ингээд одоо онгодтой болоод бөө болоод ингээд хуур татаад эхлэн штэ. Тэгэхээр ер нь хүний нэг тийм оюун миллиметр нэгтчихэд нэг юу ч хамаагүй л хүлээж авах бэлэн болчихж байгаа. Хаалгаал нээчихэж штэ. Яг үнэ. Тэгэхээр энэ хорвоогоор чинь одоо хэрэн хийсэж байгаа түн бодисын юу ч яваар байна штэ. Тэр болгонтой чинь харьцаж эхлэхээр яг өөрийн биш өрөөлийн юмтай харьцах юм уу? Эзэнгүү тэр би одоо эзэн байхгүй янз бүрийн онгодоо зуурдын орчлонд гацсан элтв юм байна. Тэр болгоно одоо шинэ бөө болж байгаа улсуудын биеэр орочих юм бол тэр бөөгийн бие өгдөд өдлөхгүй. Тэгээд тухайн онгод нь бас өөрт нь хилэгнээд биеийн тавгуутай байдаг. Тэгэхээр тэр эднийг ялгахын тулд хамгийн зөв юм бол хуур татаад хүн чинь ингээд нэг ямаа 3 жил хийхээр ч юм уу 4-5 жил хийхээр ялгадаг болно доо. Тэгээ тэр эрсдэлгүй гэдэг чинь тэр байхгүй. Одоо орчин цагаар л тайлбарлаж байна л да. Тэгэхээр тэр тухайн хүнд юм ороод буруу юм ороод ирвэл мэдэгдэн штэ. Авир хайш хоёроо л эхлэн штэ. Би өвдөөл эхлэнэ. Хийж байгаа юм нь хөрхөө байгаа л эхлэнэ. Ингээл одоо тэр хэвийн бусал болж эхэлж байна гэсэн үг штэ. Тэрийг нөгөө нэг яг энгийн зөв юм орж ирсэнтэйгээ ялгаж сурахын тулд тэдий чинээ мэддэг болтол бөөлөх хэрэгтэй яа. Тэр бөөгөө бол хуур татгал гэдэг. Би нэг настай өнгөрцөн одоо өөд болцсон их мундаг настай бөөгөөс дээр үед дөнгөж бөө болж явахдаа нэг очиод нэг уулзж ирсэн. Тэгээ тэр хүний нэг ярианаас л ер нь би бас их юм нэг л юм хэлж ирсэн. Яг хөө тэр олон хүн байсан баг. Би ч мэдэхгүй шинэ бөө болж байгаа юм чинь нэг 5 үг сонсхийг л бодсон шүү дээ. Тэгсэн чи бас нэг тэнд нэг хүүхэн яг ирсэн байсан. Бас л онгод асууад. Тэгсэн чинь тэр өвсгөлийн зайр нь тэгжсэн байхгүй. Чиний өөрийн юм бол хандшгүй. Би халуу түгээл нуруу шатаад эхэлнэ.
Маа за. Тэр хүүхэнд л ярьж байгаа шүү дээ. Аха. Надад ч биш. Өрөөлийн юм орж ирвэл хүүт тагаал, би арзаагаал. Бид нар нэг шүн мөний явахаар нуруу арзаад байна. Тэгэхээр чиний юм биш. Чи ингээл ялгаад эхлээд сурчих гэж хэлсэн. Бүр наанд ч тий. Хамгийн наандас. Тэгэхээр л одоо тэгэл ялгаж сурах хэрэгтэй. Тэхийн тулд ганцаараа сайн удаан бойлох хэрэгтэй. Эхний ээлжинд юу болоогүй байхад хүн хүлээж аваад амтэн хүн үзээл засал ном хийн гэж байхгүй. Доор хэдэн жил ганцаараа бойлох. Гэхдээ ядаад нэг 3 жил амтэн хүн үзэхгүй бойлохгүй байх хэрэгтэй. Дархтын балжир удагныг багш нь онгодыг холбож өгчөөд за 3 жил дотор хүн битгий үзээрэй. Хүн үтэй битгий уулзаарай. 3 жилийн дараа аяндаа хүн үзэж өгөөрэй гэсэн. Тэр чи юу гэж байгаа юм гэвэл чи өөрийнхөө юмтай эхлээд уулзраа олох гэдэг нь шүү дээ. Танилцаад уулзраа олсныхаа дараа тэгэхгүй бол яг уу буруутах чи шууд л одоо амтай ах トゥ угаа үзээл засал ном хийхээр эргээд тэр чи 3 жилийн дараа бүр бие нүгдэд өдлөхөө болж. Тэгэхээр тэр орох гэж байгаа тэр дуудаж байгаа тэнгэр буюу тэр онгод чинь өөрт чинь ямар мэд олгон өгөөд байна. Нэг удаа дууд, 100 удаа дууд. Нэг л янзаар орж ирээ дадал болж шít. Гэтэл тис ондоо мэдрэмж өгөөд шал өрөм ороод ирэх юм бол энэ миний юм биш шүү дээ. Тэр онгод нь дутуу ч юм уу элдв юм ороод байгаа шалтгаан нь юу юм тэгвэл. Тэр чинь тэр өмсгөл хувцас эд хэрэглэлд ямар нэгэн ёс зай ихтэн таараагүй тэр онгодынх нь хүсээгүй юмнууд зөндөө байгаа байхгүй. Тухайн онгод нь юм хүсээд идэг. Тэгтэл одоо хүний хэлснээр хувцсыг өмссөн цаанаа сэтгэлдээ бол энэ биш гэж. Тэгэхээр тэгэл тэр онгодынх нь хүсэлд нь таараагүй юмыг л хэрэглэвээс тэр өөр юм тэрэнд эзэн болж байгаа. Нэгээс чиний одоо хүсэж байгаа зүйлийг хоолыг хийгээгүй бол чи идэхгүй шүү дээ. Гэтэл тэр хоолыг зөвөр алхаа явж исэн хүн би чиг авчиж болно шүү дээ. Тийм л юм байна. Яг тэрэн шиг тэр хүнд чинь өөртөө тэр буух онгод нь өөрт нь зориулж бас өөрийнхөө би нэг ийм юмн дээр бууж надад нэг ийм юм бэлдээрээ гэсэн санааг бид нар тэрийг андуураад нэг юм бүгж мөгж олбог бэлдээд байх шиг байна. Тэр нэг чухал биш. Тийм хэрэг. Яг юу тэргээр яах юм бэ? Тэр чинь зүгээр л бай. Тэр бөөлөхөд олбог байна уу байхгүй юу? Чухал биш шүү дээ. Хамгийн гол юм нь юу гэвэл тэр тухайн онгодыг буулгахад тэр өмсгөл хувцас хингэрэг ямар байх вэ? Тэр хитэн талтай, товруутай, хичнээн өнгө, могоо манжигтай тэр ямар юм хүсэж байгааг л тэр бөө мэдэж чадахгүй байвал тэрийг багш нь сайн харах хэрэгтэй. Тэгэхгүйгээр бүгдэнд нь ижилхэн юм хийгээ өмсгчдэг. Тэр чи яах вэ? Тэгээд болж гин гэж бодож байгаа бол цаана тэр хүмүүс чинь далд одоо миний энэ яриаг бол хүмүүс бол үүсэхгүй байх гэж бодож байна. Далд ухамсартай энэ миний юм биш ээ. Одоо сони би арай өөр юм хүсэж исэн штэ гэж боддог гэж байгаа байхгүй. Тэгэл тэрнээсээ болоод өөр юм бие рүү нараа давхар онгодтой нь холилдохоор нэг биеинд хоёр өөр юм оршихоор хүн галзуурчих гэдэг. Тэгэл ерөөсөө бөө мөн тэгтээ нэг л юм бүтдгүү цаанаа л ажил бүтдгүү цаанаа л нэг тийм дутуу байгаа юм шиг тийм далд ухамсартанд долгио мэдрэмж өгöd байгаа чинь тэр тэнгэр нь хамгийн одоо богинохон энгийн аргаар чүүтэй хэтэ тэр өмдөл далд ухамсартанд чи биш байна л гэдгийг л хэлээд байгаа юм л да. Үндсэндээ бол ухамсар нь одоо тэр одоо миллиметр далдыг одоо мэдэрч байгаа тэр миллиметр хоёр тишээгээл зөрөлдөөл тэгэл хайчгаа мэдгүй галзуурчих гал. Тэгэхээр чин тэр ирж байгаа онгод буюу тэр сүнстэй оюун санааны хүчээр ярьж сурах гэдэг нь шүү дээ. Тэгэхин тулд чи ганцаараа бөөлж сураа эхний ээлжинд. Би нэг дүшээгийн талаар нэг ярьж байгаагүй дээ. Би нэг дүшээгийн талаар дүшээгийн асуулт байгаа. Маш нарийн бүр нэг тусгай сэдв бас хуучны сурвалж уншсан юмнууд байгаа. Тэр онгод эхний ээлжинд бол янз яг түшиж бай болно шүү дээ. Болж өгвөл ганцаараа бөөл. Хүн ингээд яг ганцаардаад ирэхийн цагт бүхнийг ойлгодог байхгүй юу? Хүн ингээд балраад амьдрал дуруудаад өрөнд ороод агуу хөлтөөсөө салаад яг чухал ганцаараа болно да. Үнтэй нүр тулаад ирэхээр тэгхийн цагт хүн өөрийнхөө бүх үнэнтэйгээ нүр тулдаг үстэй. Хүн шоронд орчвол яах вэ? Алдаа хийж байгаа. Бүхнийг ойлгодог үстэй шүү дээ. Яг тэрэн шиг тэр онгодтойгоо ойлголцох гээд байгаа бол эхний ээлжинд ганцаараа бөөлөө. Тэр заавал орох нь албатай биш ээ. Харьцаж сур. Тэрийг ирж гин үү, яаж мэдэгдэж гин. Үнэхээр байгаа юм. Үнэхээр байхгүй одоо хитэн сар нүдээд юу ч мэддэхгүй бол чи бөө биш. Тэр чинь юм жаахан зийч болтгоо байх хэвээр. Энэ нэг жаахан дутуу байна.
Яаж гүйцээх вэ? Энийг өмнө тэр чи мэдэгдэн ш нэг хувцс нарын гол нь барин ийм газар бөөлөхгүйгээ тэр айлын хашаанд буутсан байвал зарим онгод хүний хаяа налдгүй бөөгийн онгоц уг нь хаяа налдгүй юм л да. Тэгээд одоо янз янзаар ингээл өөрт нь мэдэгдэн тэг хаяа налаад бөөлж ивэл нэг л тавгүй. Ингээ энэ мэтлэн нөгөө бид нар яг энэ дэг ёсыг ингээд бүр маш нарийн суралцах ч байх вэ зүгээр өөртөө ингээ анхаарч явах хэрэгтэй. Сураад байх чийд биш зүгээр анхаарах хэд. Тэгэхгүй бол ингээд айгүй мундаг бөөнөр байна. Гэвчиг тэр хүмүүс чинь бас ингээд ганц нэг юмнаас болоод мэдэхгүй зүйлээсээ болоод ингээд шууд нам зогсчихж байгаа. Одоо барилгын ажил хийж яхад нэг хадаас дутчихаар л ажил тэр чигтээ зогсдөө шүү дээ. Хадаас нь яваад. Уг нь бол нэг жоохон юм шүү дээ. Тий. Яг тэрэн шиг ингээд нэг өчүүхэн юмнаас болоод тэгэхээр тэр байдлуудтайгаа нүүр тулахын тулд дандаа хүнээс асуух хэцүү байхгүй юу? Хал нэг бөөрөө очиод юм үзүүлээд авах хэцүү. Тэгэхээр ерөөсөө л яг ганцаард гэдэг нь гэр орноос холд гэсэн үг биш. Тэр уул ус өнөг тавтаад гэж байгаа юм биш тий. Уул ус тэр бөөлдөг гэр орон руугаа болж өгвөл яг эхний нэг 3 жил бол ер нь ганцаараа л хажуудаа бараа болгож хүн авч явж болох байлгүй тэрийг төвшил гэдэг юм л да. Тэгэл яг одоо хажуудаа байлгаж ер нь ганцаараа бөөцсөн дээрээ тэгж вэж одоо яг би юутай харьцаж ийн гэдгийг мэдэн чи үнэхээр хүсэн хүний сүнстэй харьцаад байгаа юм уу? Жинхэнэ онгод ирээд байна уу? Эсвэл чам дээр үнэхээр хад сэтгэр нөхцөх гээд байна уу? Чи тэрийг яг хүн цор ганцаараа тасаарангууд л хардаг байхгүй юу? Энэ бол яг үнэ. За дараагийн асуулт. Бөөд ээлтэй тоо гэж хэд хэдийн тоо байдаг вэ? Яагаад? Үгүй одоо яг энэ нэг сонир асуулт байна. Ээлтэй тоо гэх нь ээлгүй тоо гэх нь цаашийн. Ээлтэй ээлгүй гэж байхгүй. Зүгээр яг бөөнөр бол сондгоо тоог илүү үздэг. Тэгээ ер нь тэгш тоог бол амьдын ертөнцийн тоо, сондгоо тоог үхсдийн ертөнцийн тоо. Тэр утгаараа шашин, ном, лам бөө одоо энэ янз бүрийн далд ертөнцийн зүйлүүд 3, 5, 7, 9 гэдэг ийм сондгоо тоотой өдөр бөөлөж, сондгоо тоогоор зан үйл хийж энэ бөөгийнхөө онгоц шүтэн бүх зүйлнийхээ тоог сондгоогоор сонгодог гэж байгаа. Сондгоо тоо бол нөгөө юу хоёр дахь одоо яг зүгээр харуулах нь хоёр дахь тэгш тоонд хуваагддаг юм байна л да. Тэгэхээр нөгөө ертөнцийн тоог нь тэгэхээр хүний ингээд одоо бөө жишээ нь 99 тэнгэр тийм ээ 77 тэнгэр ингээд ер нь бол ингээд 9 ар тэнгэр дандаа сондгоо тоогоор тэрийг 70 ухамсарын одоо юу гэх юм бэ номонд ч юм уу ер нь тайлбарласнаар бол юу юм гэсэн нөгөө өгсдийн ертөнцийн тоо гинэ. Тэгш тоо нь бол амьдралын амьд байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө тоог арга билгээр хоёр хуваасан байна л да. Тэгэхээр өгсдийн ертөнцийн зан үйл ямар нэг юм дандаа сондгоо тоогоор хийдэг гэж ялгаж ийн гэсэн үг шүү дээ. Тэгээ бөөнөрийн дээр үед бөөнөр чинь нөгөө хаалттай нийгмийн үед бөө бас бөөлөх хориотой шүү. Тэгээ ядаад сардаа нэг ёсолж байгаараа гэсэн гэж байгаа. Тэгээ тэр нэг 9 ч юм аа, шиний 19 ч юм уу 9-т өдөр ёсолдог байсан гэж. Сондгоо тоо шүү дээ. Шашны 6 ч юм уу энэ бөөмөргөлийн утга агуулгыг судлаад ингээд үзэх юм бол ер нь бүгд алсуураа нэг л үзэл санаа үндэстэй болж таардаг. Яг олон салаа замаар хөгжүүлсэн болохоос биш энэ чинь хүн төрлөختний сайн сайхныг бүтээж өгөх гэж буюу сэтгэл зүрэх оюун бодлыг соён гэгэрүүлэх гэж байгаа л зүйлийг энэ сүнслэг ертөнцийн шашин номын зан үйл шүү дээ. Тий энэ чинь хүн гэдэг чинь робот биш байгалийн өөрийгөө бүтээсэн бие даасан хүнийг ямар нэг юм бүтээгээд байгаа юм биш шүү дээ. Бид бие бинийгээ бүтээж байгаа. Тэгэхээр тэр дотор чинь баяр гуйныг айдас хүйдэс ингээд юунд ч дийлддэггүй өөрийн өдөрддөг нэг сэтгэл зүй шүү дээ. Тэрнийг л ганцхан одоо амрааж өгдөг юм ба шашин энэ тухайн зан үйл юм. Тэгээ энэ дээр л сондгоо тоо гэдэг л тоог л одоо юу гэдэг юм тайлбарлсан байд юм байлээ. За дараагийн асуулт. За тэгвэл цэртэй тоо гэж мэдхгүй. Тийм байхгүй. Мэдхгүй байна. Би нэг цэртэй тоо гэж сонсч ирсэн. Мэдхгүй байна. Байхгүй гэж бас мэдхгүй. Би мэдхгүй, үнэхээр мэдхгүй. Бага байхгүй гэж мэдхгүй. Би ийм анх удаа сонсч. Би харин зүгээр яг ингээ элдэн ангам шал бас судалж байгаа шүү дээ. Тэгээ нэг цэртэй тоо гэж сонссон. Тэгээ тэр талаар тайлбарлуулах гэдээ асууж байгаа нэг.
Нэгс таагуудаас. За. За. Дараагийн асуулт. Бөөг яаж сонжих вэ? Сонжих арга байдаг уу? За одоо тэр чих муухай асуултын сонжин гэдэг чинь ч одоо тэр бөөгийн өөрийнхөө зүгээр би одоо яаж тайлбарламаар юм. Гэхдээ одоо жишээ нь тань дээр ингээд анх удаа хүн ирж штэ. За яг ингэж энэ талаар бол зүгээр увсад нэг хүн давсны нүд өрөөд бөөрөө орж исэн гэсэн. Юуны нүдэ? Давсны нүд. Одоо иддэг шүүн давс идэв шүү. Тэрэнд давсны нүд гэж тусдаад идэв. За. Шилэн болор шиг юм байдгийг. За. Чөтгөр хөөдөг гээд. Аха. Тэгээ аваад хадгалцдаг айлцсан гээд. Аха. Тэгээ нөгөө тийм давсны нүд бариад орохоор бөөгийн онгод нь буудгүй гинэ. Тухайн үед. Тийм яриа байж. Тэгээ нэг нөхөр л энэ одоо үнэхэр бөө муу юм уу биш юм уу гээд. Тэгээ жинхэнэ бөө бол буучин хуурамч бөөгийн онгод бол ордгүй гинэ. Тэр нөгөө давсны нүдтэй хүнд. Жинхэнэ онгодтой хүн бол орно. Давсны нүдний хажууд их юм. Тий одоо тэрийг бариад. Зүгээр нэг жаахан тааруу илдүү хангаа юм дуудаад айл амттай айлгадаг нөхөр. Тэгээ нэг тийм нөхрийг л сончих гал орсон юм гэсэн. Аха. Тэгээ тэрний онгод буугаагүй юм гэсэн. Тэр нь чинь тийм гавтаж бөө байгаагүй. Тэгээ давсны нүд бол одоо яг би зүгээр энэ бол уншсан юм биш шүү. Би ч одоо их янз янзын газараар хэрэг хийс чи бөө судалж байгаа юм шүү дээ. Домог яриа маяг. Тэгээд надад байгаа давсны нүд. Аха. Тэгээд тэр давсны нүдийг чинь олж аваад хадгалт нь эцтэй одоо. Тийм шүү дээ. Тэгээд тэр давсны нүдийг бариад тэр бөөгийн гэрт орсон гэсэн. Олон хүн бөлж байгаа. Тэгээд орохгүй гэсэн. Яагаа буухгүй байна гэдэг. Гайхаад. Тэгээд нөгөө хүн чинь энэ давсны нүд гэдэг бол аргагүй худал хуурмаг ямиг дарддаг ид байна гэж хэлсэн гэж байна. Гэхдээ тэглээгээд одоо хүмүүс давсны нүд хайгаад бөөрөө очдөг бөөдөр давсны нүдээр. Яг зөв. Тэгээд давсны нүднээс тэр жинхэнэ онгод биш зүгээр нэг тийм хээрийн тэнмэл эзэнгүү юмнууд байдаг да. Тийм юм үргэдэг гинэ. Тэгэхээр тэр нэг тийг сончих гэж орсон юм л гэсэн. Тэгээд тийм юм сонссон. Зүг. За бас нэг тийм арга байна те. Тэ яг одоо тэглээгээд энийг заавал одоо хүний дургу өргөж байгаа юм шиг давсны нүд байна гэж байна. За хэрвээ бөөг шашин гэдэг статустай болгол яах вэ? Одоо бөө мөргөл шүтлэг гэж байгаа шүү дээ. Энийг одоо шашны статустай болгол яах вэ? Бөөгийн шашин гэж ярил. Тэгээд жинхэнэ Монгол бөө сүрнэ. Бид бол шашнаас тийс ондоо. Шашин бол шал өөр зүйл. Бид чинь байгалаас бүтээгдсэн хүний байгалийн ориг оюун ухаантай харьцаж байгаа улсууд өөр. Нэгдсэн сургаал ном судар байхгүй шүү дээ. Байгалийн яг тэр байгаль дээр орж байгаа бодит өөрийгөө бүтээж шүү дээ. Байгаль мод бүтээж байгаа шүү дээ. Мод өөрөө өгч байгаа шүү дээ. Тэр шиг бөө чинь байгаль дээр байгалийн шалгарлаар өөрөө бүтэж гарч ирээд тэгээ байгалийн шалгарлаар өөрөө өгөх ёстой байхгүй юу? Тэгэхээр шашинтай харьцуулах юм биш. Хэрвээ бөө мөргөл шашны статусанд орж шашин болвол Монголын бөө мөргөл сүрж буюу мөхнө. Саяхан зүгээр яг нэг юм сонссон. Юу? Монголд байгаа бүх одоо ийм шашин шүтлэг мөргөл одоо юу гэдэг нь бүх зүйлсүүдийг нэг юм хуулийн дор шашин гэдэг нэршилтэй хуулийн дор одоо нэг хуулинд мөрдүүлнэ л гэсэн сонсч ирсэн. Тэгээ яг тэгэхээр одоо шашны статустай болчих юм бол гэж боддог. Жинхэнэ бөөнөр тийм юм захирагдахгүй шүү дээ. Тэгээ захирдаг хүмүүсээ захирны цойлонд. Тэгээ тэнгэр захирагдж байгаа хүмүүс юунд захирагдахгүй шүү дээ. Тэгэхээр тийм балаа хууль мөл бүтээж өрөөсөө болохгүй л баг. Шашин гэдэг чинь бас улс төрийн бодлоготой юм шүү дээ. Ер нь бол байх ёстой тийм. Нийгэмдэр л байгаа юм чинь. Энэ бас өөр улс төрийн бодлого давхар орж байгаа шүү дээ. Бөө бол эн чинь ангид юм шүү дээ. Энд чинь хүний жинхэнэ сэтгэл зүрхний оюун санааны гэгэрэл жинхэнэ хүн байгаль хүн чи яг одоо амьдралаа ойлгож авах гэдэг чинь тэнгэр шүтснээрээ. Тий. Бурхан шүтдэг хүн бол бурханд шүтээд бурханаа мэддэг болно шүү дээ. Тий. Ногоон дарих гэж юм байна, тарины юм байна, зулыг ингэж. Бөө шүтдэг болоод ирвэл бөө гэж тийм гэхээсээ илүү ээж эцэг их уул ус буцаа өөрлөгөө орж эхэлнэ шүү дээ. Тэр чи бөө мөргөл гэдэг чинь ямар нэгэн хүнд илдэвд болоо юм заах биш. Тэр хүнийг өөртөө нөөрийг уулзуулж яг алдааг нь харуулах тэр хүн дотоод сэтгэлийн далд ухамсарлуугаа орж өөрийнхөө ямар буруу гэм зөв байх итгэл үнэмшлээ олж авахыг бөөгийн мөргөл гэж байгаа юм. Зан үйл талаасаа биш шүү дээ. Тэр зан үйл засал ном овоол тахирчин хэсэгхэн зүйл нь. Тэгэхээр шашинны хууль томьёонд багтаагаад ингээд оруулна гэдэг бол асар буруу. Тэжээс тийм байж болохгүй.
Тэгэл утгаа алдсан шүү дээ. Одоо тэгээ яах юм? Нэг тэргүүн тавих юм уу? Тэгээд тэр хүнд цол өгөх юм уу? Тэгээд бөөнөр нь тэрийнхээ төлөө дэмжиж бөөлөх юм уу? Ийм балаа юм байж болохгүй. Тэгэл одоо ямар ч хууль тэгэл хэрвээ хэрэгжих юм бол тэгэл нэг тэргүүнтэй л болох байх. Тэр нь тэгэл одоо нэг зайран тавих юм уу, нэг хамт тавих юм уу, тэгэл нэг л хүн тавих болох. Тийм балаа юм байж болохгүй. Тэр чинь өөрсдөө гэсэн дотроо хууль ертөнцтэй буруутаад гисгэлээ хүртээд сүрдэг жамтай бөө гэдэг чи ихнээсээ буруу бөөлөд арих дарс авгаа хүүхэн тэр хуультай хуульгүй өөрсдийг нь хүн тэгээ сүрээд одоо тэгээ байхгүй болж байгаа бөөнөр зөндөө шүү дээ. Одоо шудрагл хэлээ л да. Туус 10 жил 20 жилийн өмнө чи баг тэнгэрийн нисчийн баг гэдээсэн бөөнөдөр хаана байхгүй л шүү дээ. Тэр чи юу хэлж байгаа юм? Тэр чинь тэр их цэнгэл жаргал элдв жаргал төл юу гэдэг лээ химжээтэй эцэст нь төлөх үнэтэй. Тэгэхээр даруухан л байх хэрэгтэй. Яг сайн явж болно ш нэр алдрын төгссөн мундаг бөөнөр. Айхтар хүч чадалтай болсон ч гэсэн дээ хэмжээндээ л байх шүү дээ. Хүнтэй хоолоо хувааж идээд олонтойгоо бүр их тэгээд хүний толгой дээр гараад ямар хам биш дээ. Ирээдүйд тэгэл хүнд залагдаад хүний толгой дээр суугаад олон амтан мөргүүлээд ивэл тэр чинь шашин болно шүү дээ. Ер нь нэг тийм өөрийгөө хүн амтанд шүтгүүлэх гээл бүр нэг юм одоо их том багш болохгүй яг хүмүүс багшаа гэж дууддаг шаардлагагүй юм байгаа юм шүү дээ. Бөөлөд нэг насны амьдралаа бөөд зориулсан бол тэгээ айтайхан хүмүүстэй тэр хувцас өмсөд онгод нь орох болохоор л тэр ичид тэнгэр бурхан л бол. Бусд үед их жирийн сайхан бусдын адил л байх хэрэгтэй. Тэгээ энэ шашин болгоо шашны юмд багтаагаад ингээд янз янз болно. Эн чинь тэгээ утгаа алдна. Одоо тэгээ бөөгийн судар мудар гээд илдэв долоо юм бичээд тэрийг нь уншиж бөө болоод одоо тэгээ сургалтаар бөө болж эхэлж шít одоо сургууль мургуулж их шиг юу бөөгийн сургууль мургуул байдаг ч гинөө яадаг гинэ тэр чинь тэр Монгол оюун ухааныг зааж бололгүй яах вэ? Ахуй амьдралын гэхдээ энэ Монгол оюун ухааны чинь нэг тийм заагаад ах юу исэн бэ? Тэрийг хаанаас олоод ах бидэн дунд байна штэ. Өдөр тутам эмээ өвөө захиж байгаа захиас эцэглээс хүмүүс одоо тоохгүй хаяад байгаа сургаалууд чинь бидний амьдралыг хамгийн их юм хэлж ийсэн байгаа штэ. Тэр нэг эрхийг сурахаар бэрхийг сур гэдэг үг чинь бүр задлаад үзвэл асар том зүйл хэлсэн байгаа шүү дээ. Нөгөө амт нөгөө юу гэдэг вэ? Урмаар тэтгэхээр урмаар тэтгэх. Энд чи ерөөсөө чи хүнд дандаа урам хайрлж. Ерөөсөө ийм юмнууд энэ сайхан соёл сургаалаа хаяад юм тийм сургууль одоо бөөгийн сургууль байгуулад тэгээд яах юм бөө төрөх юм уу? Тэгээ гандан шиг юм бариад бөөнөр тэр дотроо суугаад тэрэн дотор ингээд ATM машин тавьчихсан. Тийм балаа 10 бөөс утас харуулал нүдх нь болохгүй. Тэр бөө төрөндөө ов заяа түнд жинхэнэ тэнгэртэй бөө болох заяа өгвөл тэрийг аваад тэгээ буруу зүрөө явбал тэрэндээ хорлогдоод сүрнэ. Зөв явбал айтайхан явсаар байгаа насыг бараа тэгээ өөхөхтэй бүхэл юм нь уул хатан тавигдаад өөрөө алга болоод дараагийн тэр бөө төр тэрнийг удмыг залгах чинь бол тэрний юунаас ч хуулбарлах хэрэггүй өөрөө зүудэлсээр хагаад хувь заяа байгаль ээж түүнийг шал өөр төрлийн хувц сунартай тий. Тис ондоо хувц сунартай шал өөр одоо юу гэдгийг хувь тавилан тэрийг тисээр дахиад бүтээн штэ. Энд чинь шудраг байна штэ. Тэгэхгүй одоо ингээд ном сонноос уншаад ч юм уу шашинжуулаад бөөнөрт нэгдсэн том байр барьж өгөөд тэгээ тэрэндээ ингээд тэргүү мэргүүн тавиад ингэ. За энэ бол миний толгоноос давсан асуулт байна. За дараагийн асуулт. За бөө мөргөл эртний сайхан төг соёлтой. Тэгвэл өнөөгийн соёлд яаж нөлөөлж болох вэ? Голлох нөлөөлөл нь юу байх вэ? Одоо энэ дээр л ёстой бидний ганц цорын гүгээд байгаа хүсэл буюу соёнгийн гэрлийн соёл өгнө. Бөө шүтэн гэдэг чинь та бидний тэнгэрт мөргөөд сүү өргөд байгаа даа биш. Тэр цаад оршихуйд нь өөрийнх нь амьдралын утга мөн чанар байсныг л ойлгож авна. Тэнгэр гэдэг бол оюун санааны хүчийг хэлж байгаа. Тэр дээшээ залбирна гэдэг чинь өөрийнхөө дээд оюун ухаан руу орж байгаагийн хэлбэр төрхөн зургийн бясалгал. Одоо орой гараад одтой тэнгэрт мөргөлөө шүү дээ би. Би тэр одод дунд очиод байгаа ч юм уу одон руу сөөргөө тэр сүүн тэр гариг хэрэгс рүү ороод байгаа юм биш. Тэр энерги аваад байгаа юм биш тий. Биш. Тэрнээс энерги аваад байгаа юм биш. Тэр утга зүгээрээ өөрийнхөө оюун санааны хамгийн өндөр оргилтой хүрнэ.
хүний юм оюуны төвшин байдаг байхгүй. Хамгийн доод төвшнөө ажилуулвал хүнээр тижээлгээд бусдыг тамлана. За. Хамгийн дээд төвшөндөө оюуныг ажилуул одоо ямар нэгэн юмыг зохион бүтээж бусад хүмүүст хоол олж идэх аргыг заана. Хэрэгтэй зүйл бүтээх. Бүтээл хийх нь шүү дээ. Энэ гэрэл захилгаан одоо янз бүрийн энэ том шинжлэх ухааны нээлтүүдийг чинь дандаа дээд оюун ухаантай хүн хийж байгаа шүү дээ. Тэдний ач буйнаар өнөөдөр тог захилгаантай явж байгаа шүү. Тийм мундаг хүмүүс төрөөг бол одоо та хоёрын лаа тавьсан шүү дээ. Лаа тавьсан камер байгаа ч үгүй ч. Тэгэхээр тэр дунд оюун ухаан бол одоо бусдыг хөндлөн хүлээн зөвшөөрөх буюу нийгэмд энэ улсуудын орчлон хорвоод нэг хамт олон болж эв нэгдэлтэй явах. Тэгэхээр чинь бөө бол хүний тэр оюуны төвшинг өөрийн өөрт нь нэмж өгөх ч юм уу одоо яг үгээр тайлбарлавал хүч чадлын оюуны сангийн шинээр нээж өгөх нь шүү дээ. Тэгээ бөө шүтдэг хүн гэдэг чинь нэг юм бөө яриад бөө тэр онгод тэгдэг энэ бөө ингэдэг гэхээсээ илүү өөрийгөө ойлгож аваад тэрий чинь тэнгэр шүтлэг гэдэг юм шүү дээ. Тэгэнгүүт манайхан чинь тэнгэр нь тустай шүтлэг, бөөн тустай шүтлэг гэдэг юм хачин заваарсан юм гаргаж ирээд одоо бас нэг хэсэг бүлэг хувцсунар өмсдгүү шууд энэ дээшээ хараад ярьдаг мэрдэг гэдэг улсууд гараад ирсэн байна. Бүрөө. Тий одоо тэнгэртэй ярьдаг бид нар гээд тэр чи тэгээд энэ дээл хувцсны хэрэггүй мэрэггүй. Яг хэрэггүй нь хэрэггүй л гэдэг юм мэдэх юм байна. Тэр яг бөөлдөг хүнд бол хувцс хэрэгтэй. Энгийн хүн бол тэнгэр шүтвэл заавал бөөрөө очих шаардлагагүй. Бөөрөө шүтгүй тэр шүтэн гэдэг чинь хязгааргүй дүрмгүй юм хэлж байгаа. Дүрмгүй. Уулын орой дээр гараад дээшээ хараад ингээд эцэг их энэ амьдрал мод булаг ус бүх юм хамгийн сайхан гоё ойрхон зүйлсүүдээ бүгднийг бодоход тэрэнд залбираад суул та. Тэгэхээр чи хүний энэ дотор онгоогоод хүн алдаа, оноо, сайн муу бүх зүйлээ ойлгож эхэлнэ. Энийг тэнгэр шүтлэг. Бөө мөргөл рүү очиж болно. Тэр чи бөө яг ийм байхгүй. Бөө хүн ч яг тэр үнтэй адилхан тэнгэрт мөргөж байгаа шүү дээ. Тэгэхээр чи эн чинь нэгдсэн том юм нь тэнгэр шүтлэг шүү дээ. Тэрний доор бөө, энгийн эргэж, шашин шүтлэг бүх юм байгаа шүү. Тэгэхээр заавал ийм дүрмтэй юм шүтнэхээр шашин байхгүй юу? Чи бурхан залгаар заавал зул асаах хэрэгтэй үстэй. Арцаасаа. Бөө мөргөл бол хүний дотоод зүрх сэтгэлд оршиж байгаа. Тэр өвгдээдсэн ариун онго оюун санаан дотор байгаа. Би аль ч газар очиход уулан дээр гарсан мэт залбирч чадна. Тэгтлээ өөрийнхөө оюун ухааныг төвшин амгалан сэтгэл зүгөө удирдах сурсан байж штэ. Тэр шүтлэгний ачаар одоо. Тэгээд ирсэн хүн чинь нэг юм тв тав хийсэн уур уцаар янз янзын хачин юм бодлогогүй авир төвчээр хатуужулгүй тэр сэтгэл зүгөө удирдах чадхаа байцсан тэр процессээс салдаг байхгүй. Тэгэхээр эн чинь нийгэмд хүнийг соён гэгэрүүлэх байтугай бүр итгэл үнэмшил өгж байгаа. Та исламын орнуудад очиод үзтээ. Яаж ядарсан муслим шишинтэй хүн Аллах намайг ядуу явуулахгүй. Би Аллах намайг бос гэж хэлсэн. Би хөл дээрээ босоод амьдрна гэж байгаа шүү дээ. Тэгэхэд манайх зарим нь яаж ийн. За ингээд хамт сүрийгээд амиа оруулчихж байгаа шүү дээ. Тэгэхээр чинь энэ соён гэгэрнэ гэдэг чинь хүн болгоныг гэгэн ухаантай болгох гэсэн биш. Хэцүү. Тэр болгон 3 сая хүнийг бурхан шиг ч юм уу тийм ээ. Одоо нэг зайрын шиг ч юм уу болгож чадахгүй. Зүгээр тэр хүн болгоны дотор сэтгэлд амьдрах ёстой. Яаж ч байсан муу юм хийхгүйгээр амьдралыг үзэх ёстой гэдэг тэр итгэл үнэмшил чинь төр өгөөд байгаа юм биш. Энэ шүтлэг өгдөг. Тэгвэл тэр шүтлгийг энэ язгуурын мөн чанартай мундаг шүтлгийг энэ төрийн том цол хэрэгэм авцсан байгаа энэ угсаатны судлаач нар ярих хэрэгтэй шүү дээ. Одоо тэр төрийн шагнал авцсан улсууд чинь шагнал авал болоо юм байна гэж юу ах вэ? Уг нь түгээн дэлгэрүүлж ярина. Тэгээд тэр соёлын яамнаас эн чинь монголчуудын соёлын соён гэгэрлийн соёлыг тэр Чингис хаан байлдаа дайнд ялсан л гэдэг. Мэдээж ялсан. Гэтэл тэр монголчууд эв нэгдэлтэй байсан. Юу эв нэгдүүлсэн? Эв нэгдэл гэж юу хэлж байгаа юм? Тэд нэгд итгэл үнэмшилтэй шүү дээ. Тэд бүгд тэнгэрт мөргөж ирсэн. Бусд нь бол яс үндэс идэх хоол, нутаг орон
хил аялга бүх юм өөр байсан ч тэд нэг тэнгэрийн доор байсан юм шүү дээ. Тэрийг л Чингис хаан зохион байгуулж та нар хичнээн өөр ертөнц ч гэсэн дэлхийн ертөнцийг хар хорин хот гэж юм Монголын эзэн хаан байгуулад бүх шашинтан бүх хилтэн нэг дор байлгасан чинь тэр нэг тэнгэрийн дор гэсэн санааг илтгэж шүү дээ. Тэрийг ив нэгдэл гин. Тэгэхээр ив нэгдэл гэхээр та бид ивлэрэх гээд байгаа юм биш. Нэг л зүйлд бид итгэдэг болвол бид ив нэгдэлтэй болж эхэлнэ. Тэгэхээр энэ олон шашин манад байгаа чинь нэг талаасаа угаасаа манад байсан. Шашны мөргөлдөөн байхгүй. Гэхдээ энэ олон шашин гэдэг чинь олон хувааж байгаа байхгүй хүмүүсийн үзэл санааг. Тий. Ер нь бол манайхан цөөхөн үнэтэй учраас л одоохондоо мэддэхгүй байгаа. Тэгэхээр энийг төр зохицуулах ёстой. Ууг нь төр дотор соёлын яамнаас одоогийн болов соёл боловсролж байгаа соёлын яам. Гүйцэн соёлын яамнаас монголчуудын унган шүтлэгний утга учир мөн чанар нүүдэлчин монголчууд юу итгэж үнэмшдэг, юу амьдралынх нь утга байсан. Тэр чинь асар том оюун ухааны нэгэн том хүч чадал оршиж шít. Нөгөө судлаач нартайгаа нийлээд одоо он цагийн улбаанд түүх соёл одоо бүх юмнуудыг гаргаж ирээ тэрийг одоо сурталчлан таниулах ажлыг л хийх. Зохион байгуулах ёстой шүү дээ. Энэ нийтээрээ Монгол залуус тэнгэр шүтлэгтэй байх ёстой. Бус шашныг хүндэл. Угаасаа тэнгэр шүтлэгтэй болоод ирвэл бүх шашныг хүндэлдэг болно. Тэр юмныг ойлгоцгоор чинь үгүйсэхгүй шүү дээ. Тэнгэр шүтдэг хүмүүс наад зах нь би бол тэгж бод. Идэ ундаа бүх юм зохистой харьцан. Тэр чинь тэр хүний доторх зөв хүн болгож шүү дээ. Тэгэхийн тулд ямар ч сургаал хэрэггүй. Ямар ч толгойлогч, хамб одоо юу гэдгийг байлдан дагуулагч хэрэггүй. Хувь хүн тус бүрдээ өөр өөрийнхөө хүсэж байгаа нутаг, уул, ус, гол, булаг, гэр орондоо өвг эцэг дээд тэнгэрт залбир. Тэр таны энэ дотор байгаа нинжин, зөөлөн, алдаа, оноо бүх асуудлуудыг чинь танд өөрт ч үзүүлнэ. Би ингэж буруутсан юм байна. За би хүүгээ гомдооч. Энэ дээрээ алтчих. Би ханийгаа гомдооч. Итгэл үнэмшил гэдэг чинь тэндээс үсэж эхэлнэ. Тэгэхээр энэ бол уг нь яг энийг тэгэхгүй ингээд зөв таниулах ер нь бол энэ бөө мөргөл одоо 90-ад оноос хойш буцаж сэрэгтэй буруу сэргээд байгаа гэдэг нь бол ер нь бол төрийн багхан зэрэг жоохон хүч өгсөн бодлогоор зөв чиглүүлээд өгсөн болвол тэгээд төр зөв таниулаад өгсөн болвол бас энэ олон бөө мөргөлтэй хүмүүсийнхаа шүтлэг мөргөлийг ингэж гаруунд нь хайж болохгүй шүү дээ. Тэгэхэд төр өөр шашинд яаж хандаж байна? Хотын төвөөр дүүрэн гадны шашны том барилгууд биш дээ. Өөр шашинд ямар сайхан хандаж байна. Тэгэхэд бөө мөргөлөө ингээд дороотуулаад галзуу солиотой ганц нэг улсууд телевиз хараадагаар ярингоо тэрээр дүгнсэн. Тэгээд нэг иймэрхүү юм очихоор мөнгө нэгтгэхийн чиг шиг үнэхээр сэтгэл өвдмөр асуудал байгаа. Тэгээд тэрий чинь аргагүй дээ. Ер нь хардаа яг тийм тэнгэрлэг үзэлтэй хүмүүс л төрд байвал арай ондоо боллоо. Би тэгж л хэлье. За дараагийн асуулт. Онгод баалах гэж юу вэ? Онгод баалахад шууд амиалтах уу? За яг хариулж мэдэхгүй зүгээр онгод нь баалтсан бөө гэж үүдэг. Өөрийг хорлцсон, эргээд өөрийг хорлсон гэсэн. Янз янзаар тайлбарладаг л да. Өөрийг хорлсон гэсэн үг л дээ. Хилэгнэн догширно гэсэн үг. Одоо хилэгнэн догшрох гэсэн утгатай. Тэгэхээр онгод нь баална гэдэг нь янз янзаас болж болно. Би чадахгүй юм бөөлж хийгээд онгод маань явахгүй гэсэн үйл рүү бүр хүчээр явуулах гэдэг хахад над руу уурлаад буцаад над руу харуулахыг онгод баална гэж болно. Хүнээс одоо авах эсгүй юм аваад бөөлээд онгодоо баалуулаад хилэгнүүл. Ер нь хилэгнүүлнэ гэсэн үг л дээ. Миний хар. Ер нь заавал нэг юм авч салт юм шиг байна зөв. Юу ойлгосноор одоо гар хөлийн ч юм уу тэгэл эцэстээ бол амин авч салт. Яг тийм амар аюултай ч юм яг зүгээр онгод нь баалсан бөөгийн би хаа өвдөд их хэцүү дарахтын нэг удагны домгон дээр онгод баалцсан босч чадахгүй 7 хонжиныг эрэг цундан цагаан хонь тасалж өгөөч гэсэн. Гэхдээ нэг хурах жил үү? Залуу хурах биш л дээ.
юу лээ нэг юм өгөөчөөд. Монгол хүн хураг гаргахгүй шүү дээ. Тийм. Тэгээ залуу төлөг хонил хүсэж байгаа. Аха тий. Тэгээ нөгөөтх нь онгодондоо чанаад цайлаад би тэнгэрсэн гэсэн. Бас нэг морийг минь авчирч өгөөч гэдэг чинь. Тийм тэрэн шиг нөгөө онгод баална гэдэг чинь тэр тухайн онгодынхоо хүсээгүй зүйлийг хийх юм уу? Онгодондоо таараагүй юм хийсэн гэсэн үг. Одоо миний онгод дургуутдаг юмнууд байгаа шүү дээ. Би гараад ингээд учиргүй тэнээд 7-8 хоног архитад алга болчихлоо. Миний онгод надад хилгэнэн дээ. Тэгээ хилгэнээ дургуутсад над руу харуулж ийн гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр би тэрийг онгод баалж ийна гэсэн утгыг. Тэгэхээр тухайн бөө хүн онгодоо юунд дуртай дургүйг нь ялах тэр нь цай сүү биш. Манай онгод ийм цайн дуртай, ийм юм дуртай гэдээ идэж явах юм бэлдээд идэг. Тэр идэх юм хамаагүй бөөд ерэнд идээд уугаад шаардлагагүй байхгүй. Тэр яс болгоо зүгээр харцаа амсуулт. Тэр онгодонд бөө хүн өөрөө ямар байхад дуртай дургүй байна. Зарим бөө бол одоо их айл хонороор хоноо явахаар онгод нь хилгэндэг бөө байдгийг. Тэр тухайн онгод нь тэл хонуулах гэдэг шүү дээ. Тэр тухайн онгод нь бөөгөө хийлгэхгүй гэсэн хязгаар байлгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр тэрийгэ мэдэхгүй тэгэхгүй нөгөө онгод дуртай дургүй гэхээр нөгөө тэр онгод нь буухаар юм ааруул тавихаар дуртай тийм тамхи татахаар дуртай гэж арай өөр утгаараа л орчуулад байгаа боловч тэр бөөд хийж болохгүй гэсэн үг л байгаа байхгүй юу. Дураараа одоо бас хүний нэг их хүн үгүй гэж бодог багт нэгсээр хагаад баахан мөнгө аваад бөөлчвөл онгод нь дургуцвал тэр бөөг харвна шүү дээ. Тэгээ тэр бөө чи буцаад бие нүгдээд онгодоо баалуулчлаа гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр нөгөө тэр онгод бөө болцсон хүн чинь ингээд янз янзын үйлдэл хийгээд онгод нь дуртай дургуугаа мэдэгдэнэ. Тэгэл за ингэж болдгоо юм байна, тэгэж болдгоо юм байна. Цагийн уртад мэдэж авах нь шүү. Тэгээд яваанда нөгөө бөөнөр чинь номхон дэлгөө даруухан байгаад байгаа чинь тэр онгодоос айгаад нь шүү дээ. Буруу зүрх юм хийжвэл баларчна гэд. Тэрийг л их хөлцөнгөө номхон даруухан гэж байгаа байхгүй юу. Тэрнээс дураараа ажиллавал онгод хэлгэнэ шүү. Тэгин тий. Нөө тэгнэ. За. Энэ дараагийн асуулт ер нь жоохон төстэй л байна л да. Ямар тохиолдолд онгод ер нь маш амархан баалах вэ? Ямар ч үеж болно. Тэрийг яг ийм шашны номлол шиг тим гэж хэлж болохгүй. Гэтэ яг нэг л үний юм. Чи буруу явбал баална. Буруу явбал гэдэг нь буруу л явбал. Буруу явна гэдэг чинь угаасаа одоо хүний нийгмийн сэтгхүүгээр буруу гэж хэлэгдэж байгаа зүйлсүүдийг хийх л гэсэн үг тийм. Чиний дотор ямар нэгэн сэтгэл зүрхэнд чинь онгодонд чинь таарахгүй үжил бодол байна гэсэн үг байхгүй юу? Сибирийн бөөнрийн догшин онгод бөөгөө нутгаасаа олон хоног явуулах дургүй байдаг гинэ. За. Би орос хэл дээр сая тийм их нарийн бас юм судалж уншиж үзлээ. Тэгсэн чинь Сибирийн бөөнрийн хуучны бөөнрийн онгод нь тэр тухайн бөөгөө нутгаасаа ингээ олон хоног хаяад явхаар бас их уурлаад дагшраад идэг. За. Нутгийг нархуулах дургүй. Тийм жинэл байх. Ер нь тэгэл тэндээ. Манай хөвсгөлд нэг тийм удган байсан. Нэрийн дурдаад яг бас хамаагүй мундаг хүмүүсийн нэрийг дурдаад. Сумын төв ороо ихээр оруулдаг байсан гэсэн. Тэр онгод нь яваа байж гээд. Тэр чинь тэгээд нөхцсөн байхгүй юу? Тэгэхээр тэр хүн энээс юуг ойлгох гэдэг нь бол чи сүүл рүү үнэхээр жинхэнэ бөө болж байгаа байхгүй юу? Юу ч чухал биш болж байна. Одоо бол бид залуу хүн тийм ээ. Онгодтойгоо л тэгэл баясаал байж байгаа юм шүү дээ тий. Одоо баясаад гэдэг чинь баясаач явахад ингээл бөөлөөс тий. Тэгэл одоо би нөгөө нэг юугаар л яриад байл л нөгөө шашны хэлгээр тий хөгжөөн баясгана гэж яриад дахиад тий дахиж мэхээ. Одоо залуу хүн бол ингээл одоо залуу насны чинь бас их яг залуу насныхаа хуулиндаа захирагдаад хэдий бөөч гисэн бас нас үтлэх тусмал тэгэл бүрэл тэрлүүгээ ороод бүх юмнаас татгалзаал тэрлээ хахад болно шүү дээ. Яхан шуналтай шуналаа хаяал янз янз юм сонирхдаг байснаа болол. Тэгээ бүр бөөрөгөө орж байгаа байхгүй. Тэгээ бүр бөөрөгөө ороод бүр одоо юу ч хэрэггүй бөөлдгөл болж хөрж ш нэг. Тэр бол одоо тэр онгодтойгоо жинхэнэ нэг болж ийн гэсэн утга. Одоо бол бид нар залуу юм чинь бас ажил төрөл хийн гарч орно. Цаг хугацаа болоогүй шүү дээ. Ер нь 60 70 80 наснда жинхэнэ ид шидэн гүйтсэн мундаг бөөл болдгийг гэсэн.
Тэгтэл одоо тийм залуугаараа бас учиргүй чадaltaй болох болоогүй л үү дээ. Юм гэдэг цаг хугацаатай тий. Тий. Цаг хугацаа байна. 30 жил 40 жил болох хэрэгтэй. Тэгжиж их сайжирч одоо жинхэнэ тэр тэнгэртэй нөхцөн хүн болох баг. За дараагийн асуулт. Бөөгийн гэрийн үүдийг буруу харуулж барьдаг нарийн учир нь юу юм? Хойд хар гэрөө. Тий. Нар үзүүлэхгүй буруу харсан аманд нар үзүүлэхгүй барьдаг. Тэр юм яагаад онгодон дээр нар тусах? юм ирж байгаа учраас. Амьд хүн нарны гэрэл тэр. Нар бол амьд орчлон тэтгэж штт. Зөв. Нар байхгүй болохоор бүх амьд биед унтчихж байгаа юм штт. Тий. Унтаад өгч байгаа юм штт. Тий. Тэр хооронд нөгөө ертөнц буюу 70 дахь ертөнцийн сэрж байгаа. Тэр утгаар нь тэр бөөгийн онгод байнгын тэр онгодтой харьцах учраас Зөв. буруу харуулаад тавьчих штт. Тэр гүйдлийн нэг эсэндээ гүйдлийн өөртөө эргүүлж байгаа. Зөв харуулчвал тэр орчлон хорвоогийн нар тусж байгаа буюу хүний орчлонгийн нар тусангууд хүн гэрлөө орж ирж байна. Тэгэхээр тойрч хүний орчлонгийн хаалгаар орж ирэх гэдэг нь шүү дээ. Тэхүүн тул буруу харуулдаг байхгүй. Тэгэхээр нар тусахгүй учраас тэр юм ирж байгаа. Нарны хөдөлгөөнөөр нар жаргаал эхлэхэд бүх амьд биет буюу амьд бүх юм нойрсон. унтдаг. Цэцэг хүртэл ингээд хомдог үстэй. Тэгвэл нөгөө сүнсвэлд юм буюу нөгөө ертөнц буюу сар гарахаар хуваар ертөнц үүснэ. Тэд сэрнэ. Нар гарахаар тэд унтаж бид сэрнэ. Энийг арга бэлгийн орчлон. Нэг нь бэлэг буюу бэлэг тал буюу бидний нүдэнд үзэгддэггүй зүйл. Үзэгдэг хэсэг. Тэрийг бэлэг оюунаараа харна гэдэг нь энэ нүдэрээ биш. Нөгөө нэг далгийн мэлээрээ тий. Дотор нүдэрээ. Арга буюу энэ орчлонд байгаа арга ухааны нолоод амьдрах буюу бүх юм арганд байдаг учраас бид энэ нүдэрээ харна гэсэн санааг хэлж байгаа. Тэгэхээр буруу харуулж барьдаг. Хуучин бол буруу харуулж барьдаг байсан. Одоо бол гэхдээ нар тусахгүй л байвал. Одоо буруу харуулаа барьсан ч зөв харуулаа барьсан ч одоо хамаагүй. Ер нь бол язгуурын бүгд бол буруу харуулаад барих. Одоо ингэж хэллээгээд бас зөв харуулсан. Юм ярих чи хэцүү. Нэг юм яриад буруутан зөрүүтэй. Би одоо бүр одоо олон хуучны энэ мартагдсан ёс заншлыг л гаргаж ирээд яриад байгаа шүү дээ. Би зохиож яриаггүй. Тэгэхээр л хүмүүстэй зөрүүл нөгөө үед чинь бас хүлэн зөвшөөрөхгүй болсоо биш чи юу бодлоо яриад байгаа. За дараагийн асуулт. За бөөгийн шүтлэг Христ буддын шашин шиг олон хүнд ингээд одоо үзэл баримтлалын түгээ гэсэн тийм одоо үзэл баримтлал байдгүй эсвэл байхгүй. Тэр шашин чинь хүчээр хүнийг шашинд оруулж байгаа. Шалтгаан нь юу байгаад байна? Тэр чинь би шалтгаан мэдэхгүй. Би шашны бодлого яриаггүй. Бөөл хүнд өөртөө дураараа шүтгэхгүй бол орхин хүний байглаас өөрийн сэтгэлээс урган гарч ирдэг зүйл. Амьд тулаад ирэхээр хүн гойдог үстэй. Тэрийг л хэлж байгаа. Тэр зөвхөн хүний хүчээр шүтүүлж болохгүй. Хэрвээ одоо тэр олон хүний хүчээр шашинд оруулах гэдэг нь бөө биш. Тэр бүвэл одоо хотод өвдөд үйл имлэглэлийн үг байгаа шүү дээ. Хоёр имж, домж, имлэг, оюун санаа энэ амьдрал гэдэг чинь ухаантай хүн амьдрах цаг байхгүй юу та. Ухаантай хүн чинь юм хайрлна. Адаглаад өөрийнхөө амьдралаа хайрлаад лам бөөрө хүртэлгүйг очиж надад юм болох нь байна уу? Анхааруулаач. Тэр чинь ухаан байхгүй юу? Тэгэхээр ухаантай байх хэрэгтэй. Одоо ерөөсөө зэр зэвсэг дайн тулаанаар шийдэх цаг биш шүү дээ. Ялангуяа манай Монголд хэн ухаантай вэ тэр л оршино. За яг нэг залтай мэлтэй янз янзын улсууд байж штэ. Цагийн ирэхэд бүгд уруудна. Лайгаа идлээ штэ. Хэсгэл сайхан явах. Урт удаан амар амгалан их сайхан зөв амьдрий гэвэл их ухаантай л байх шаардлагатай. Тэгтээ хүмүүс яаж хүлээж авах юм бэ? Бөө мөрөглийг тэгж амар одоо мундагаар шүтээд тахих гад гүмзгэрж орох гээд хэрэггүй. Тийм ээ. Үнэхээр зүрх сэтгэл чинь дуудаж л байвал тэрийг шүт. Өөр шашин шүтж болно ш хамаагүй ш. Эрхчлөө байх хэрэгтэй зүрх сэтгэлдээ. Дургу ээжиж хүчээр хүн дуурайж шүтвэл тэр хорлогдно.
Та бөөлүүлээд сайхан болцсон. Илт тэрийг надад гайхуулаад яриад байна. Би багштай болсон. Манайх хэвээр бөөлүүлээд сайжирч байна. Манай багш мундаг гэл баярхаж штт. Би юугаараа дутсан энэс гэж шүтгэхгүй ч гэсэн очиод тантай адилхан бас тэр засал нам мөнгө зүнг далдаг юм хийлгийгээд тэгээд баларцсан. Тэрэн шиг нөгөө та сарнаас мөнгө даллаад мөнгөтэй олчихжээ л дээ. Та чи хөдөлмөрч ажил хийж байгаа л байна л та. Гэтэл ямар ч ажилгүй би сарнаас таныг дуурайж мөнгө даллаад бүр л хоосон. Тэр чин цаад утгандаа тэр сар биш. Ажил хийх чадахыг чинь нэмэгдүүлээд өгч байгаа байхгүй юу? Итгэлийн хүчээр. Тэгэхээр хөдөлмөрч ухаантай хүн юм шүтүүл үр дүнтэй. Зүгээр залахгүй ингээд би ямар ч ажил хийхгүй л өдөр болгон сарлуу гараад арх ус сүү зацаад л мөнгө даллаад байвал мөнгө нөгөө бөөдөрөө очиж мөргөөд л тэгээд мөнгөтэй болно гэл. Тухай цоортол мөргөөд юу ч өөрчлөгдөхгүй. Тэр шүтлэг гэдэг бол маш өндөр ёс суртахуунтай ухаантай хүмүүс байдаг байсан байгаа. Уг нь бол. Одоо бол мухар хүн дөөрөөдөг. Тэгээд тэр нар царнаас мөнгө нэлээд бизнес хийдэг баян нөхрөл яах вэ бас юм зардаг. Мэдээж тэр чинь мөнгөтэй л байгаа шүү дээ. Нэг хэсэг жоохон ажилд ороод тэнгуут нэг сар наранаас мөнгө даллаа л та. Гэхдээ тэргүй юм хийж байгаа хүн чинь нэг үед ороод Хөдөлчл байгаа бол үгүй тэгээ нэг үед урууд хуй байна. Тэгтээ босоод. Тэгээ босоод ирнэ шүү дээ. Тэгэхээр ч хүн чинь талархсан сэтгэлдээ энэ зан үйл зөв юм байна. Одоо баяжуулдаг бурхан залтсан. Ингээл янз янзын баян болоод юм хийсэн хүн чинь өста бүх юм бүтчлээ. Энэ дээр л ингээ өндөчлөө гэж ярина шүү дээ. Би бүтэхгүй байсан юм. Тэр чинь цаана 40 жил хийсэн бизнес юм уу? Гэтэл юу ч хийгээгүй би тэрийг дуурайгаад ажилгүй би яаж даллаад надад юу ч ирэхгүй. Яаж тэр илүү гой бурхан залаад нэмрүү. Би ядаад нэг юм хийж эхлэх хэрэгтэй. Тэгээд тэрэн дээрээ бас нэг те итгэлийн хүч биш надад бас нэг сүнслэг хүч гоох гэдэг шүү дээ. Тэрийг хийлгүүл хамаагүй шүү дээ. Би нэг хувц зардсан юм аа. Уг нь гайгүй байгаа. Тэгтээ нэг бас нэг орлого дуудуулчих. Тэр чинь миний л сэтгэлийн таашаал байхгүй юу? Би тэрүүгээрээ ингээ айгүй гоё таашаага дахиад маргааш нь ажиллаа. Айгүй гоё итгэл үнэмшилтэй хийж байна. Цуцж яхад нь би жишээ нь эрэхт нь хэлээд өгчлөө шүү дээ. Өө чи надад ажиллаа улам хийгээдэ. Болох юм байна гэдэг. Тэр хүн чинь шантарч исэн хүн чинь айгүй гоё урам аваад болох юм байна. Даллага авахуулаад дахиад тэр ажлаа гоё хийж байгаа. Нэгс тэр амьдралд хийж байгаа ажилдаа цуцж шүү дээ. Нэг рефреш хийгээл фокус. Тэр утгаараа бол байж болно. Зүгээр юу ч хийхгүйгээр мөнгөний мод тариул мод нь л ургана. Тэгэндээ тэр өөр юм өөрчлөгдөхгүй. Зөв. Энэ гашуу үнэ. За. Байн амиа орлох бодол орж ирээ л яг зүудэнд ороод бодоол зүудлээл. Би ийм хүмүүс ирэхээр сэтгэл зүйч рүү явуулаад байгаа. Ер нь бол сэтгэл готрлын хүнд хэлбэр гэж боддог. Амиа орлох бодол. Тэгээ нэг тал нөгөө тал нь юм шүглсэн, хий хуар юм шүглсэн хүн тийм байдаг. Сүлд тэнэх, сүнс зайлахаар амиа орлоо гэж боддог. Хүний сүнсэл зайлуул өхөн шүү дээ. Биеийн сүнснээсээ л гараад биенээсээ гараад явбал хүн юмд өртцөр байгаа л өхөн. Тэгээ сүнс дуудах зан үйл гэж монголчууд байгаа шүү дээ. Шашин ном зан үйлээр. Тэгэхээр тэр үхмээр санагдаад байгаа бодлууд чинь яг нарийныг судлаад бүр ингээд бөө хүний үүднээс үзвэл за тэнд бол нэг тал нь бол нэг одоо гай барцад чөтгөр шулуун хорогдох хараал ерөөлийн юм байгаа юм шиг. Гэхдээ яг тал нь бол сэтгэл готрлаас маш удаан хугацаанд ингээ ил гаргахгүй дотроо имжиглж явсан сэтгэл готрол өөрийнхөө программыг гэмтээгээд шууд үхээч гэдэг бодол төрүүлдэг. Тэгэхээр энэ ийм хүмүүс бол лам бөөхөөс илүү сэтгэл зүйчд хандсан илүү юм билээ шүү. Бөө лам бол тэр хүний нэг юм сүнслэг байдлыг засаа явуулцдаг боловч яг энэ дотор байгаа нэг бодиттой асуудлыг ярилцдаг юм байна л да. Жишээ нь ингээд гэр бүлийн харилцаанаас болоод ингээд 40 жил үхмээр санагдаж байгаа хүмүүс байна. Тэрнтэй одоо би яг ингээд сэтгэл зүйчийг ярьж чадахгүй зарим хүн учраас. Онгод бууж ирээд хэдэн цагаар тэрийг сонсоод суух. Тэр хүн ингээд тэр чи өөр зүйл шүү дээ. Тэр одоо бид нар бол ингээд энэ хүнийг ингээд амийн аваад өхгүй гэдгийг хараад явуулчихна. Хол том юм шийдчихэж шин.
Айгу хамгийн том юм ин. Хөлөхгүй гэл тий. Хөлөхгүй нөхгүй ямар ч хэлсэн заслаа яв. Өгөхгүй нүнэ тэрийг. Гэтэл тэр энд байгаа асуудлууд байна шүү дээ. Асуудалтай шаналж байгаа тэр шанал нь арилахгүй байх боломжтой бөөд ирээчүүд. Тэгэхээр хүн тэр шаналлыг сэтгэл зүйчрөө. За яг яагаад ингэж ярьж ийн гэвэл ингээд хүмүүс их хандаад ирдэг. Тэгээд яг ийм асуудалтай улсуудыг сэтгэл зүйч рүү явуулдаг. Би танихгүй л дээ сэтгэл зүйчнийг. Зөв сэтгэл зүйч илүүгээ хэлээ явуулчихдаг. Дараа нь нөгөө ингээд асуудал шийдэгдсэн баярлаа гэж хүмүүс нэг мессеж бичдэг ч юм уу хэлдэг. Тэгээ би бодож ийсэн энэ ер нь зөв юм байна. Бүх асуудлыг бөө шийдэхгүй байхгүй юу? Чадах юм аль хий. Чадахгүй юмдаа гар хуруу хошууд үрж айлын амьдрал ахуй ярьж авгаа хүүхэн үзэж ирэмийн асуудал бөөлж барьж ийн гэж тэгж баларж болохгүй. Тэр чинь бүгд хамааралгүй зөндөө асуудал байгаа. Тэгэхээр Америкийн виз тий. Тэр ч одоо тухайн нийл асуудал шүү дээ. Тэгээд тэр амиа орлыг гэдэг чинь тэр хүний сэтгэл зүй хамгийн доод түвшиндээ очихоор тэгж боддог. Тэгэхээр энийг бол одоо юунд ч итгэлгүй болчиход байна шүү дээ. Тэр итгэл найдварыг өөртөө итгэлгүй болчихвол тэгэл яваад байгаа гэсэн үг юм зү дээ. Өөрөө би чадахгүй байна чаднаа гэдэг ямар ч итгэл байхгүй. Бүх юмыг л чадахгүй байна, би л болохгүй байна гэл. Сүүлийн үед ингээд энэ сошиал орчин Facebook ч юм одоо энэ хараад ахад сэтгэл зүйч нар их мундаг болжээ. Үнэхээр дандаа гоё залуу улсууд байна. Тэгэхээр ер нь хүн болгоныг тийм сэтгэл зүйчтэй баймаар юм байлээ шүү. Европт бол тийм шүү дээ. Хувийн сэтгэл зүйчтэй шүү дээ. Ямар ч албан байгууллага сэтгэл зүйчтэй, хүүхдийн сургууль сэтгэл зүйчтэй, цэцэрлэг сэтгэл зүйчтэй, багш нар сэтгэл зүйчтэй. Тэр цэцэрлэгийн багш галзуурах гэдэг шүү дээ. Тийм шүү дээ. Амьдралд амар том асуудал байна шүү дээ. Тэгээ ирээд нөгөө хүн өөрийгөө удирдах чадхаа болж байгаа байхгүй. Хүний ухамсар гэдэг чинь туйлдаа өрхөөрөө тесрэлдэг байхгүй юу? Тэр дотор тесрэлт үүслээ гэж бодоход хүн ухамсар алдагдахад тэр хүн юу л юу хийдэг вэ? Өөр юм болов тий. Хажуудхаа зохин, орилно, уйлна, цонхоор өсрөн. Хүн өөрийгөө хэн чадахгүй шүү дээ. Тэгэхээр яг энийг хин нэг хянж явах хэрэгтэй байхгүй хажууд нь. За чи болохоо байж гин. Манайхан тэр хяналтаа шашинд надад татгцсан байхгүй. Уг нь бол тэрийн шашин хянах биш. Тэр сэтгэл зүйч, мэрэгжлийн хүн шашин байх ёстой бөө лам. Хамаагүй шүү дээ. Тэр бол өөр асуудал. Бүх хүн болж өгвөл яг юм хямралтай байвал хувийн сайхан сэтгэл зүйчтэй болох хэрэгтэй. Тэр яг голыг олж байгаа байхгүй. Манайхан бас тэгээд нэг жоохон ичимхий байна уу, бүрэг байна уу, санаа зовлонтгой байна уу? Ер нь тиймэрхүү сэтгэл зүйчдэр очих ч юм уу. Ер нь их тийм дурггүй шүү дээ. Одоо чинь ихнэр нөхөр хоёроо л яг ихнэр нь хоёлаа явъя л гэх нөхөр нь юу яах гэдэг юм л хингэл тэгж байгаа шүү дээ. Тэгэхээр лам бөөгөр ингээд солиол яваад хахаас ичхгүй хүмүүс яагаад тийм юм нэрс чинь гэж. Түмэн хүний нүдэн дээр амьдрал ахуйгаа яриад нөхөр сүүдэр өглөө хадлаа ч юм уу ингээл хүнд залдуулснаа яриад сошиал орчинд намайг боо хөлгцэн гэл яриад тэрнээс ичээгүй жиж хоёулахнаа уулзаад суух сэтгэл зүйчээс юундэ ичдэг. Тийм шүү дээ. Тэр чинь соёл шүү дээ. Зүгээр бид өөрийнхөө төлөө тий бидэнд тийм сэтгэл зүйчээр явдаг одоо шин цагийн тийм соёл хэрэгтэй. Одоо нийгэм бол маш их сэтгэл зүйн гутралтай. Тэгээ сэтгэл зүйн гутрал чи өсвөр наснд аягүй их байна л да. Тий. Одоо баян болж чадаагүйгээсээ болж би нэг сонин зүйлийг ингэж бүр ярмаар байна. Баян болж чадаагүйгээсээ болж сэтгэл зүрхээр гутарж ийн л дээ. Тэгээд ямар хүн гэсэн чинь дандаа 20 эдтэй хүүхдүүд байна. Тэр баян болох нас биш байхгүй юу? Тийм шүү дээ. Чи одоо бараг 50% гарч иж баян бол. 40 гараад баян болох шүү. Тэр чи юм сурах нас. Тэгтэл одоо нэг ингэ чи баян бол чи юу хийгээ хэвтээд байгаа гэдэг ч юм уу ингээд янз янзын мессеж өгч ийн л да залуучууд. Яг гоо тэр баян байж болно шүү дээ. Аав ээж нь баян юм уу? Тэрний амьдрал сайхан байж болно шүү. Тэгэд яг над шиг бол чи битээ ингээд. Тэгэхээр тэр хүүхдүүд чинь ямар ч тийм амьдрал хөл тавих тэгэл ямар ч бэлтгэлгүйгээр гинтхэн тэр амьдрал руу баян болно гэж ороод хамгийн түрүүнд алдж байгаа нь ихэнх нь энэ жишээ нь одоо богинохон хугацаанд алдна гэдэг янз бүрийн энэ болсон болоогүй коин ямар юмны одоо юу илээ нөгөө бооцоо тоглоом мөрөдөө тоглоом спорт бооцоод идэрлүү ингээ орж шít. Тэгээд ингээ сүрцэн байна шít. Хадунгаж 25 настай бүр 22 3 настай охин 500 сая өртөө байна гэж шít. Гэхдээ чи юу хийхээр ийм өрөнд орчих вэ гэдээ би асуусан чинь би бизнес хийх гэж байгаа чадаагүй гэж байгаа. Тэгээд тэр яаж ихсэн гэвэл одоо баян болох гэж хэлсэн байна шít. Сургуулаа хаяад.
боловсралчгүй мөнгөчгүй. Тий тэгэхээр энэ ерөөсөө энэ 18-аас нэг 28-аас 30 нас гэдэг чинь ажил хөдөлмөр хийх тэр цалин багтаа ажлыг хийх ёстой. Тий. Ажил хийж сурах нас багхгүй. Сурах. Дараа нь тэр чинь 30 гараад ирэхлээр яг сурснараа ажиллах нас. Тэрний дараагаар ёстой жинхэнэ одоо туршлагаа оримтлуулсан юмаа сурцсан хүн чинь одоо жинхэнэ мөнгөнийхөө очрыг олж мөнгөнийхөө ажлыг. Тэгэхээр тэр чинь нэг хүнд загнуулж, цаг барьж, дарга цэргийн дор диктатур сурж амьдралыг маш сайн үзэж байгаа байхгүй. Тэгэхээр чи одоо хар залуугаараа баяж чи нялхаараа баяж энэ сургууль юу юм бэ? Диплом бол одоо цаас штэ. Наатха хаяад энэ койн руу орч гэдэг юм уу? Бидэнд тийм тийм хачин боловсрал мэдлэггүй ингээд тэр хүн өөрийнх нь амьдралд ямар ч зовлон эрсдэл үүрэхгүй хүмүүс тэгж ярьж байхад юу ч мэдэхгүй хүүхэд тийшээ гүйж ороод. Тэгээ бас нэг ийм нийгэмдэр нэг ийм мессежүүд айгу буруу явдаг. Нөгөө нэг одоо дэлхийн тэр бомтонгуудыг толгоолж байгаа одоо энэ Америкийн тэр бомтонгууд шүү дээ. Elon Musk, Jeff Bezos гэл Amazon-ы тий. Одоо нөгөө нэг Warren Buffett нөгөө нэг дэлхийн хамгийн одоо шилдэг хөрмөр бүлэгч гэл. Эднэрийн ингээд яг хүмүүсүүд ингээд ярьж байгаагаар ингээд сонсхолоор эднэр бол өстой юмыг нойлоос нэг хэлсэн тий. Одоо тэр Amazon-ы Jeff Bezos бол жишээ нь гаражын дотроос Amazon-ыг эхэлж исэн ингээд тэрний зураг нь явдаг шүү дээ тий. Шүршдэг бодгаар Amazon гэж бичсэн. Яг үний эрэхтэй ингээд нарийн судлаад үзэх юм бол Elon Musk шин арг ирнэ алмазны үйлдвэртэй хүмүүс шүү дээ. Асад бүр алмаз олборлж байдаг. Jeff Bezos ч анх энэ Amazon-ыг эхлэхэд эцэг их нь $300,000 илүү $600,000 өгчээсэн бизнес эхлэхэд. Warren Buffett ч бас юуны ч үлээ амар том хөрөнгө оруулалтыг юу авч иж энэ бизнесүүдийг наадах чинь тэгээд үзэнгүүт хүмүүст нийгэмдэр амар их юм буруу мессеж агуулх өгöd байна. Энийг би танд нэг үгээр тайлбарлах уу? Энэ гадны соёлын бодлого гэж энийг хэлдэг. Одоо орж ирж штт. Хаа байсан тэр дэлхийн ертөнцийн нөгөө захад байгаа хэл соёл ус агаар нандаа улсуудыг дуурайж штт. Бид бол монголчуудаа. Бидний амьдрах итгэл үнэмшил, газар зүүн байрлал, сэтгэл зүрх тис ондоо. Бид энэ нийгэм цаг хугацаанд зориулж сурж, тэрнийхээ дагуу тэрэндээ хэрэгцээд эрдэм номыг сурж амьдрын өгөхөөс дулаан оронд бороо ордгоо, цас ордгоо, өвөл болдгоо газрын эрдэм номыг энд сураад яах юм хахир хатуу өвлийн үүдэнд. Тэгэхээр энэ залуучуудыг амьдралын соён гэгэрлийг дахиад соёлын яам гэж газар хийх байх гэж би боддгийг. Энэ олон залуучууд хар тамхинд орж байна. Зөндөө штэ. Тахал болцсон байна штэ. Битүү байна. Тэгээд энэ хар нялхаараа өрөнд та одоо ингээ бод өр гэдэг чинь одоогоос нэг 20 жилийн өмнө бол нэг одоо бид нар бол хүүхэд байлаа штэ багахан залуучууд. Тэгэхэд чинь тухайн үед нэг хичнэр л орцсон байдаг байсан. Одоо нэг сүлжээ яав. Ер нь ганц нэг бизнес хийдэг ах нар. Тэгээ нөгөө нэг урагшаа бараад арах гэж яваад бараа нэг ингээ өөрхий амьдралын төлөө явж байгаа хүмүүс юм шүү дээ. Одоо бол дандаа 20 эдтэй хүмүүс өрн. Тэр юу? Тэр баян болох гэдэг утгыг, баян гэдэг үгийг би танд яг тайлбарлая. Эрдэм номтой хүн баян. Юм сур. Эрүүл саруул сэтгэж байгаа хүн баян. Энэ баялагийг чинь монголчууд нөгөө Бямбан Эренчингон хэлсэн үг байдэн шүү дээ. Юу вэ? Эхний баян хамгийн дээд баялаг нь эрдэм. Тий. Дээд баялаг нь эхнэр үр хүүхэд. Тий. Адаг баян нь эд хөрөнгө. Тэр чинь юу хэлж байна? Тэрийг бол одоо нэг цагаан талаатай үг. Жишээ нь тэрийг л энэ 10 жилийн сургуульд ойлгуулаач. 10 жилийн сургуульд хүүхдүүдэд зориулсан сэтгэл зүй Монгол ёс суртахууны хичээл оруулаач. Ямар янзын боловсролын яамтай юм бэ? Энэ хүүхдүүдэд эсэн бусын юм заагаад тэд нар чинь тэг амьдрал дээр яг нийгэм ямар болж байна? Сайн тал нь байгаа. Тэгэхээр чи энэ хүүхдүүдэд зориулсан итгэл үнэмшил адаглаа тэр багш нарт нь цэцэрлэгийн багш нарт сэтгэл зүйчтэй болгоо л доо. Тэгвэл хүний хүүхэд очиод тоншоод авахгүй шүү дээ. Тийм шүү дээ. Одоо ингээд утсаар аргаа бараал тесэрж байгаа дайгууд л тэр. Гэхдээ тесрэхээс гадна сэтгэл зүйн асуудал амьдралд нь хүртэл асуудал байна шүү дээ. Би зайран хүн. Миний эрх үүрэг бол би Монгол улсын иргэн. Би та нартай л ижилхэн үүрэг хүлээнэ. Гэхдээ надад чинь бас нэг зүрх сэтгэл гэж юм байна шүү дээ.
нийгэм нэг ч гэсэн юм сайхан болгоё л да. Энд чинь заавал одоо чадахгүй юм яриад явах уу? Чадах юм бол энэ залуучуудыг итгэл үнэмшилтэй бай гэл одоо та бүхэн яриад байна шүү дээ. Амьдрах итгэлтэй бай. За дараагийн асуулт. Хараал жатаг хоёрын ялгаа гэж юу вэ? Энийг одоо яг бодож ялгаж үзээгүй. Хараал бол тэр хүндээ үгүй хийх, устгах гэсэн утга агуулгатай. Жатаг гэхээр шашны үг буюу төвдөг. Тэр хүнд түүртэх, зовлон өгөх, ажлын саатлах, хорлох гэсэн утгатай. Дэгээ тавих л гэсэн үг юм байна. Дэгээ тавих. Нэг нь арай хөнгөн хэлбэрийн. Жатагдаад хай надаа. Тэгэхээр төр зур ороогоо хай. Надаа юу ч хараад хай гэхээр тэр үе удамтай нь хараад. Тэгэхээр жатаг гэдэг нь зөвхөн танд л би зориулж жатаг тавьж байгаа. Тэр жатаг тайлагдаж болно. Том бүдрэл хамраа шалбалал босч ирэх нь шүү дээ. Богино хугацаанд үйлчлээд хорлох зүйлийг хэлж байгаа юм. Жатагдана гэж бөөд хүртэл. Хараал гэдэг нь бол ерөөсөө л нам дарж устгаж хий гэсэн санааг илэрхийлж байгаа. Тэгээ тэр хоёр чи хор шиг л тий хараал жатаг. Удмын хараал юу н харилдаг уу? Тэр хараал хэдэн настайгаас шалтгаална. Тогрооны дөрөө сэтгэрдэл хараана гэж байдаг тий. Гэхдээ нөгөө тог буруу өрчлөө. Тогрооны хараал дөрөө сэтгэрдэл хараана гэж байдаг үстэй. Дөрөөг идэлхэд 100 жил болоо сэтэрдэг гинэ. Нилээн л идэлж ижил сэтэрдэг. Тэгэхээр тогрооны хараал 100 жилийн настай гинэ. Тэрнээс яг тогроо хараагаа дөрөөс төвсөрдөг юм гинэ. Тогрооны хараал дөрөө сэтэрдэл хараадаг гэд ярьдэн шүү дээ өөр юм. Дөрөөний сэтрэх хугацаа болтол тэр хараал үргэлж илнэ л гэсэн үг шүү дээ. Тийм. Тэгээд тэр дөрөөг ингээд хэрэглэхээр яг 100 жил болж сэтэрдэг гинэ. Яг байнга хэрэглэвэл төмөр дээр шүү дээ. Тийм. Тэгэхээр тэрийг сэтэрхийн тулд 100 жилийн хугацаа. Тэгэхээр тухайн хараал ямар настайгаасаа болно, яаж харааснасаа болно. 3 үед нь хараацсан хүн байна шүү дээ. Тэгвэл ер нь хараалыг уртчлаад насыг нь хэлж хараад юм шүү дээ. Үгүй яг хүн насыг нь хэлэх биш зүгээр тэр хүний сэтгэл зүйл мэдэж байгаа. Их хорлонтой хонзогноод чи өстө хідэн үеэрээ өөдлөхгүй байгаарай ч гэдэг юм уу. Тэгэл хүний тэр хашгираад та одоо эндээс чулуу шидэд хэр болоочиж байна. Нэг 20-30 м л байх. За тэг хөрөх газар чинь хараал чинь унж ийн гэсэн үг. Тэр шиг тэр хүнийг одоо өстө чинийгээрээ л хараагаад хаяхад тэр нь 3 үед нь л орно гэсэн. Ийм имийг бол нам даруулах хэрэгтэй. Хараал бол үнэхээр байдгийн шүү. Хүний тэр тусмаа хүний сэтгэлийн хараал хамгийн аюултай. Хүн сэтгэлдээ хараагаад гомдод. Сэтгэлдээ гомдож байгаа бол хараавал тэр аюултай. Тэрстэй ингээд гол нь харлаад шүлс нь хатаад нүлэмс нь асгараад хараавал тэр чийст очиж ш тэр хүнийг. Идэлэн тэгээд тэр хүн амьдрал дээр идэлж байгаагаа би ямар хараалаас олж идэлж ийн гэж мэдэхгүй ш тарих уугаал хэрэлдээл зодолдоол уруудаал ер нь нэг өөдтэй явахгүй. Тэгээ манайхан уг нь их мундаг боловсралтай юм, уг нь их лаг залуу юм, даанч одоо ингээд баларчлаа л гэдэг цаана нь ямар нэгэн тийм юм байна уу? Зарим нь одоо өөрийнхөө үүлийн лайгаар хараал идэлж байгаа хүн байна. Бусдыг гомдоож, бусдын зүрх сэтгэл амьдрал нас цаг хугацааг хулгайлж өөрөө жаргах гэж бусдыг зовоосныхаа хариуг идэлж байгаа хараал байна. Тэрийг бол хүн идлээд дуусгана. Эсвэл хараасан хүн дээрээ очиж уучлахгүй шудраг. Зүгээр ингээд үнэхээр гимгүү хахт нь харааж өрөөгөөд хүнийг бас хорлцсон хүн байна. Тэрийг бол шууд устгаж даруул. Одоо хараалыг нэг бол хандлна, нэг бол хариулна гэж хоёр байдаг байхгүй юу? Хандлна гэдэг нь танаас салгаал тэрийг ингээд одоо итгэхгүй болгоно гэж ярил л да. Хаяна. Устгаж ийн гэсэн үг шүү. Тий. Хариулна гэхээр тэр хүнд нь буцаагаад явуулна. Тэгээд нэг энэ дээрээс нэг сони юм хэлэхэд хүн хүнийг уучлах шиг сайхан юм байхгүй гэдгийг л хэлье. Ягаад ийм одоо дали юм яриад ороод ирсэн гэж уучлаа. Хараал жатах шүү дээ угаасаа. Бүр 25 жилийн өмнө амьдрал болоогүй би нэг сонин жишээ яриа заяа. Одоогоос тэр залуу дөнгөж 23-4-тэй хүүхэн залуу хоёр л сууж л дээ жишээ нь. Тэгээд нөгөөх яах вэ одоо тэр үедээ өөр хүүхдтэй болоод бие биендээ хайр сэтгэлгүй залуу улсууд юугаач мэдэхгүй хоёр тийшээ хорвоогийн жамаар болж тэгээ нөгөө эмэгтэй хүүхдээ аваа салахтаа хараачиж. Чи өстө өөдлөхий чинь харна. Чи өстө үнэхээр би чамд эмэгтэй хүн ч тэгээ. Тэгээд насандаа хараачиж.
Тэгээд тэр залууч яг уу салаад одоо үнэхээр л болоогүй л амьдрал юм байлгүй. Тэгээд тэрнээс ч хойш ингээд 25 жил ч юм уу 30 жил өнгөрлөө шүү дээ. Тийм ээ. Тэгэхэд чинь тэр залуу бол нэг зовлонтой л насан турштай амьдран да. Тэгтэл тэрний хүүхэд ч юм уу хин нэг нь хүнд очиод үзүүллээ шүү дээ. Тэгээ нэг нь хэлчихлээ шүү дээ. Аав чинь дээр үед нэг юм хараал байж. Одоо хариулвал. Тэгэхээр хин ч гэсэн тэр өнгөрсөн 20-30 жилийн өмнөх асуудлыг бүгд мартаад тэр уучлалцсан байгаа шүү дээ. Гэтэл тэр хараал нь өөрт нь байж ижилтэй тэр. Тэр залууч одоо юу гэдгийг учиргүй хүний мөн үзээгүй гэж болно шүү дээ. Одоо болоогүй л юмний төлөө. Тэгээ аль талдаа ингээ 20-30 жил өнгөрцөн байхад аль талдаа хоёул би нэг уучлаад өөр хүүхдэнд томорцсон байлаа. Тэр үеийн л залуу үеийн гомдол одоо чивтээр яг баг уурын монгот хэлээвэлгүй дээ ухааны. Гэхдээ одоо ингээд боссоо одоо хүүхд маань л чивтээрийн дунд цай авч ивэл чивтээр сайн. Тэгээ хоёулаа хоёр тустай гэр бүлтэй болцсон байгаа ш. Тэр чинь бүр ингээ 20-30 жил. Тэгсэн чинь нөгөө эрэгтэй нь хараалыг хариулчихчихлээ. За одоо 30 жилийн өмнөх тэр эмэгтэй тэр үхэл очиж босч очсон байгаа. Тэгээ тэр эмэгтэй нас барцсан байгаа. Тэр өсвөө уучлах чадаагүй. Тэгэхээр хараал явж хар толгой дээр хадаг явж овоо уулан дээр гэж үг. Эндээс юуг сургамж болох гээд энэ гэвэл хүний сэтгэлдээ битгий зүхээ. Хизээж хин нэгнийг битгий үзэн ядаж хараа. Хожмын өдөр тэр чинь уучлаж баршгүй том алдаа болж орж ирнэ. Хүнийг уучлах шиг сайхан юм хаанч байхгүй. Өнөөдөр ёстой яаж ч үзэлдсэн бай 10 жилийн дараа уучлал та. За одоо болсоо чивтэрээ бүх юм сайхан юм. Да хүүхдийнхээ авд гомдоол тухайн үедээ өстой. Тэгээд 20 жилийн дараа уучлал за хэсэг. Тэгэхгүй бол тэр хүн ч гэсэн амьдрахын төлөө явж байгаа л тэр юмыг хэрвээ мэдээд хариулвал чаддаг хүнээр хийлгүүл тэр гомдоо зүхж исэн хүн рүү өөрт нь орж байгаа байхгүй юу. Буцаад үсэрч. Тий. Тэгэхээр ерөөсөө аливаа ямар нэгэн зүйл тэр хүн идэлчиж байгаа байхгүй юу да. Тэр эмэгтэй хэлснээр 20 жил салж нийлээд архинд ороод тэгэхээр чин тэр хүн чин хажууд хах дүүнэр нь ерөөсөө өдлөхгүй 20 жил боллоо. Яста зав би нэг айлын амьдралын жишээ ярьж байгаа. Тэр хүмүүс энэ хотод байдгүй. Миний бичлэгийг үзэх байх гэж найдаж намайг ярьлагаад заглах үедээ хайгвахоо. Тэгээд тэр нөгөөх хүн чинь ах トゥ та бид ч гэсэн нэг ахыгаа ядраад байвал өрөвдөд бөөлж юм уу. Үнээр дагуу тэгээд нэрэл нэг юм байд. Хамгийн түрүүнд дагуулаад. Тэр энэ хариулж байгаа байхгүй. Гэтэл тэр хариулах чинь очиод тусна. Тэгээд нэг юм хэлэхэд эртний бөөнөр лам нар хоорондоо бөөнөр муудахаар чи ихэл гэдэг байхгүй юу. Тэгэхээр нөгөөх нь буцаад ирчин тий. Хийж байгаа хүн 50% та очиж хариулгын 100% та очдөг. Тэгэхээр муу хараахаа сайн хариул гэж үг байдаг юм аа. Тэгэхээр болсон болоогүй хүнийг амандаа харааж өрөөж явдаг хүн эргээд тэр бүх хүнийг сүү өргөөд хараалын буцаахад яг өөр дээр нь тусдаг. Тэгэхээр энэ дээрээс сургамжтай юм хэлэх гээд байгаа нь хүнийг уучил хичнээн дайсан байгаад муудаад одоо тэгээд юу болсон ч хожим уучил. Тэрхүү үед дуурал барьд илэхгүй хожим. Тэ хожим нь ялз зэмээ идлээд ингээд дуусцаа одоо уучлсан. Тэгээд тэр засаг төрийн шийдгээд ялз зэмээ ч өгдөг юм уу тийм ээ. Тэгэхгүй ингээд насан турштай гомдолтой явж яхад нь нөгөө хүн тэр гомдлыг хариулсан чи өөр дээр нь үхэл болж очсон байгаа байхгүй юу. Аюултай. Тэгэхээр бид сэтгэл зүрх маш сайхан байх хэрэгтэй болж таарж байна. Тэрийг үлийн үр гэдэг. Бид нар үлийн үр гэхээр нөгөө шууд ингэж ойлгоод байна. Муу юм хийгээл өөрт нь тусдаг үг гэж ойлгоод байна. Үүлийн үр, үүлийн хэрэг гэдэг чинь тэр хүний дотор байгаа үйл заавал өөртөө тооцоо боддог. Тэгэхээр тэр чинь заавал үйлдэл байх албагүй. Сэтгэлийн бодол хүртэл байдаг. Тэгэхээр ингээл үүлийн үртэй бодол тээж явдаг байгаа байхгүй дотроо. Үргэлжийн хамт найзлсан найзыгаа дандаа муу хэлж явдаг. Тэгээ тэр хүн найз нь бол муу хэлэхгүй шүү дээ, мэдэхгүй шүү дээ. Найзлал явж байгаа. Гэтэл ингээл байнгын өөртөө харьцуулаад ингээ салаа явахлаар л энэ нэг юм гээл нөгөө. Тийм тэгэл нөгөөдхөө муулаад харьцуулаад тэр чинь үүлийн үртэй бодол тээж явж шít. Яг гоо нөгөө тэр нь муу юм хийгээд ахгүй гар хөлөөрөө. Гэхдээ тэгэл юм дандаа үүлийн лайтай юм бодож явдаг. Тэгээ тэр найзаасаа яг амьдрал тэр найз нь зовх өссөн зовлонгийн өөрөө эдэлдэг гэж байгаа байхгүй нөө үүлийн юм бодож тэр хүний өмнөөс шаналсаар байгаа тэр хүний зовлон. Тэгэхээр хин нэгний амьдралыг чи шүүгээл яриа л вэ. Хин нэгний амьдралыг чи өөрийн амьдрал мэт яриа л вэ.
тэр хүнд тохиолдох зовлон чи төрүүлж авдаг байхгүй. Ягаад гэвэл амьдралын сонирхож байгаа учраас чи хүний жаргалыг хошуу дүрээлээ. Зовлон чам дээр дахиад ирнэ. Юу гэвэл чи зовлонгийг бас аваарай гэдэг байхгүй. Хамттан. А хүний зовлон чи хуваалцаад бай. Дараа нь жаргалыг хуваалцаарай гэж жаргал нэрдэг. Ийм энийг Монгол ёс гэдгийг энэ ангар гэдэг хүн зохиож байгаа юм биш. Тэгээ нэг жаахан юм уншиж судлаад энийг залуучууд, миний үеийн залуучууд, хүүхэд багчууд үзэж амьдралын зүгээр ийм энгийн сайхан камёнуудыг ойлгож аваад нэг их гүнзгий шүтлэг мэтлэг хэрэггүй. Зүгээр сайхан жирийн нэг бод хүн болоод зөв амьдраач. Тэ. За. Дараагийн асуулт. Одоо жишээ нь буддын шашныг ингээд зүгээр яг бурхны шашин, буддын шашин, за христийн шашин ч юм ингээд хараад ахад ингээд одоо нөгөө хамаг амьтны тусын тулд гэл ингээл те өөрөө ингээл одоо амьтны гаралтай магац шөл идэхгүй те зүгээр нэг ногоо өвсөдэй ч гэдэг юм эсвэл ингээл өөрөө бясалгад суугаал ингээл ингэдэг. Ингээл одоо хамаг амьтны тусын тулд гээл бясалгаал ингээд суудаг те залбираал. Одоо мэдээж одоо юм болгоны сайн сайхны төлөө залбирж байгаа баг. Өөрийнхөө төлөө биш л баг. Гэтэл томог яриа ч юм уу одоо янз бүрийн иймэрхүү зүйлсүүдэд ингээд айхтар нисээл газар товчлоо цаг хугацаагаар аялал тий. Тэгэл ингээл хараалж чадах хийгээл тийм ламнар одоо хүмүүс байсан гэдэг. Тийм томог ярианууд байдаг шүү дээ. Энэ юу нь яг ямар төрлийн хүмүүсүүд нь тэгээд байдаг. Мэдгүй. Энийг бол мэдгүй л гэж хэлээ. Тэгээд ингээд телевиз, радио ч гэдэг юм кино шиг ер нь зүгээр ингээд юмнуудыг үзэж байхад тэр буддын шашныхан бол тэр уул хадан дээрээ ингээд бясалгаал, суугаал тий бурхныхаа ном юуг ингээд ярилцаал тэгэл ерөөсө тэрийг шүтэж мөргөл тэрнийг ингээд одоо гүн ухааныг нь олж ойлгохгүй ингээд бясалгаа сууж. Христийн шашныхан бол хүн амьтан зодож нүдэл алж чадаал тэгэл хүн амьтаа харааж өрөөгөл ингээд байхгүй. Тэгэл яг л нөгөө номлоод байгаа л ингээд. Гэтэл ингээд нэг юм домог ярианд ингээд нисээл буугаал газар давчлаа гэл ингээд айхтар сүртэй хүчтэй ламнар гэл яриад байдаг. Эднэрийг яг ямар хүмүүс гэдэг вэ? Ямар хүмүүс байх вэ? Дараагийн асуулт юм. Үнэхээр мэдэхгүй. Тодорхой хэрэг чи би мэдэхгүй. Хувилгаал юм да? Оо өстэй мэдэхгүй. Ер нь тийм байдаг уу? Би мэдэхгүй байна. Байх юм байгаа. Гэхдээ нөгөө яагаад байдаг? Домог яриа шүү дээ. Яагаад гэдгийг нь мэдгүй гэхдээ байдаг. Домог мундаг хүмүүс байгаа шүү дээ. Гэхдээ яагаад тийм мундаг болсныг мэдэхгүй. Яаж яваач тийм үү? Өстэй мэдэхгүй. Энэ миний хариулт чадах хэд биш байна. 40 жилийн дараа асууна. Хатгалж хаад. За дэлхийд бөө мөрөглийг одоо айгүй хүндэтгэл байна л да. Одоо чинь судлаад байхад англичууд тэр дундаа жоохон тэр Ирланд зүгийнхэн за хоёрдугаар энэ Франц, Австри, Унгар Чингисийн зэргүүд ер нь их одоо Чингисийн гэж ярих юм уу одоо их хөлийн дайны үеэр их Монгол зэргүүд ихээр сурч ирсэн эсгүүдэд одоо тэнцээс үлдсэн газар нутгийн амьдарч байсан хүмүүс маш ихээр тийм одоо хүндэтгэж ингэ хүлээж авч байна. Гэтэл өнөөгийн Монголд яг одоо үндсэн шүтлэг бишрэрлээ бас арай өөрөөр ингэж хүлээж аваад байх шиг байна, хөгжүүлээд байх шиг байна. Энэ талаар таны бодол. Одоо орчин цагийн бөө зайрын таны бодол. Цагийн эрхэн сайхан болно шүү дээ. Үнэн худал хоёр ялгагдана. Цагийн эрхэн сайхан болно гэдэг нь тосоо бол тийм сайнгүй байна тий. Үгүй сайн байгаа, сайн муу хамт байна. Ер нь аливаа ямар нэг юм сайн муу хамт байх хэвээр. Тэгэхээр нэг талаас нь харуул монголчууд нэг үе бодвол тэнгэр шүтлэг бөө мөрөглийг ойлгодог. Мундаг олон төрлийн бөөнөр гарч ийн ургууд маань нэгтгэж байгаа бөөнөр байна. Судлаа бас ойлгоё гэсэн хүмүүс үү? Айхтар бөөнөр байна шүү дээ гадуур. Ингээд өөрийнх ах トゥ уг нэгтгэцэн. Бүр ингээд удмын бөөн тэмж байна. Бүгдийг бутаацсан чинж байна. Тий. Өчнөө хүний амь хорцсон бөө байна. Өчнөө хүн хорлцсон бөө байна. Аливаа юм гэдэг сав дүүрэн. Яг хөө муу нэг тод харагддаг. Тий. Сайн харагдахгүй шүү дээ гадуур. Ер нь хүнд дэгдэг шүү дээ. Ингээд нэг баг байхад нэг аамаа намаа нэг тэгж тийм бүсээр шавхуржүүлээ гэдгийг л сайн санаад байгаа болохоос аамаа намайг тэгэхэд нэг тэтуудаа баярлуулаад тийм чихэр өгчээсэн гэдэг юм ер нь санаанд ордог. Тэгэхээр одоо эн чинь цаг хугацаа хэрэгтэй. Цаг хугацааны урт
хотод л энэ юм ингээд одоо нэг үе бодвол бөө гэдгийг ойлголоо. Нийтээрээ бас хамаагүй бөө болж болдгүй юм байна гэдгийг мэдчихээн. За галзуу солиотой улсууд чинь ч бөө гэдэг нэр болдгүй юм байна. Бөөгийн нэр барьсан улсууд байна шүү дээ. Хин ч бөө болж болно шүү дээ. Худлаа яриалаа. Итгэчихэж шүү дээ. Би одоо ингээл цаг хугацаа л бүгдийг яана. Яг энэ бөө мөрөглийг яг зохицуулаад өгөх зүйл байхгүй. Төрийн оролцоо хэцүү. Төр засаг бөөг мэдэхгүй шүү дээ. 7-800 жил бөөгөө салаад салцсан төр Чингисээс хойшоо яаж мэдэх юм? Ганц нэг судлаач байна. Тэд нар бол мундаг хүмүүс. Тэгтээ нэг юм бөөгийн социализмын үед нэг бөө мөрөглөө ерөнхий араам гэж байна шүү дээ. Тэрийг л судалсан. Тэр үедээ бүр далдчихсэн баг. Тэг яг хөө ерөнхий нэг тийм бөөгийн судалгаа байгаа. Тэгтээ тэр чинь яг хэн бөө болох хэвээр бөө хүн гэж ямар хүний хэлж байгаа. Тэр бай тийм судалгаа байхгүй шүү дээ. Тэгэл өнөөдөр хэн дуртай бөө болоод галзуураад явж шүү дээ. Тэгэхээр аливаа ямар нэгэн буруу зөрүү зүйл цагийн уртад өөрөө зүгширнэ. Тэгэхээр манайх энэ ганц Монгол ихгүй олон улс дэлхийн ертөнц одоо Солонгос хүртэл хуурамч бөөнөр зөндөө байдаг гэж байгаа байхгүй. Туваад байна. Гадны улсад бас жинхэнэ бас байдаг гэж байгаа. Тэгэхээр ингээ бүх газар сайн муу холилдно. Гэхдээ энэ ингээд цаг хугацаа хэрэгтэй. Үнэн зөв гараад ирэх. Голдролд орохын тулд голдролд орохын тулд. Тэгэхээр энэ чинь нэг 2000 оноос хойш бөө гэдэг юм сэргэлээхэд 20-30 жил болчихлоо шүү дээ. Дахиад нэг 20-30 жилийн дараа магадгүй 20 жилийн дараа дээр үед ингэж бөөнөр балладаг байсан билээ. Одоо ч тийм их бөөмөө байдгүй юм уу? Чанартай хідэн бөөл байдаг ч юм уу? Тийм мэрэ гарахыг үсэхгүй шүү. Эсвэл бүгд чанартай ч юм уу те. Одоо эсвэл мундаг тэгэхээр энэ цаг хугацаа энэ нэг хүний бодлоор хэлчих хариулт биш юм байна. Бидний цаг хугацаа хэрэгтэй. Тэгвэл таны бодлоор бол ер нь өнөөгийн бүгд бол ер нь цаг хугацаа л хэрэгтэй байдаг тий. Өнөөгийн бөө мөргөл цаг хугацаа хэрэгтэй. Өшөө цаашаага цаг хугацаа хэрэгтэй. Одоо бөөнөр сайжирж байгаа мундаг бөөнөр зөндөө шүү дээ. Одоо л тэр бөөнөрийн одоо 30 жил энэ жил 30 жил бойлж байгаа бөөнөр байгаа шүү дээ. 30 дахь жилдээ. Тий. Одоо л тэр бөөнөрөөс ухаантай үг гарч ирэх байх гэж бодоод байгаа шүү дээ. Зөв 30 жил бойлчихэд ухаантай юм хэлгүүлгүүд дээ. Зөв. Одоо л ярих цаг нь болж хэлж байна те. 20-30 жил бөөсөн 30-40 жил бойлцсон ухаантай хүмүүс чинь оюун санааг бас нэг зөв юм чиглүүлэх байлгүй залуучуудыг. Тэр чинь ямар нэгэн тэхгүйгээр холбоо сүлбээ байгуулад өөрөө тэргүүн нь болоод гүөх юм бол одоо яг. За дараагаас бөө мөргөл зүгээр яг Монголын үндэсний өв соёлыг яг хэн тээж яваад байна? Бид бүх монголчууд тээж байна. Өнөөрөө хүүхдээ ширгэлж байгаа ээж нэр бүгд байна. Толгой дээр нь үнэг хайчилж байгаа бүх аав нар байна. Тий. Цагаан сараар бид нар золгож байгаа бид байна. Бид өөрсдийн өв соёлыг тээгч нар. Би бөөгийн өв соёлыг тээж байна. Тэгж байгаа. Гэтэл ирж шүтж байгаа тэд шүтлэхийн өв соёлыг тээж байна. Бид байхгүй бол би байхгүй. Тэгэхээр бид бүгд бүх монголчууд соёлоо тээж байгаа. Бүх монголчууд жинхэнэ өв соёл тээж байгаа. Би тэгж боддог. Өглөө босоод наран цүү өргөж байгаа тэр настай хүн чинь бидний өв соёл тэгэл явж байгаа. Миний л бодол. Бид байхгүй. Тэрнээс ганцаараа тэнэ гэж байхгүй. Танд нэг сони юм хэлэх үү? За. Ангар гэж хүн болгонд байдаг оюуныг зүгээр өдөөж сэрээж өгсөн л яриа ярьж байгаа байхгүй. Тий. Тэрнээс заагаагүй тий. Тийм би заагаагүй, сургаагүй. Зүгээр энэ миний ярьж байгаа бүх юм тэр хүмүүсийн ухамсарт унтцсан байсан баг. Зүгээр сэрээгээл ингээд жоохон сэрээх мэдрэмж өг. Тэгээ бүгд тийш дээ нэрээ. Тэгдэг байсан шүү дээ. Яг тийм биш. Одоо бодоод ахад гээд тэгээд хийж байгаа. Тэрнээс би заан сургагч биш. Би багш биш. Одоо багшаал гэдэг юм залуу хүн шүү дээ. Тэгээд одоо ямар нэгэн хин нэгнийг шүтүүлэх шаардлагагүй. Намайг шүтээж ч хэрэггүй. Наашаа ирэх гээд ч шаардлагагүй. Зүгээр монголчуудын дотор байгаа тэр унтсан тэр соёл бидний бие махбодд оршдог тэр монгол ёс соёлыг л
сэрэж өгөхгүй л нэг мэдэн юм байдгийг шүү санаарай л гэж байгаа байхгүй юу. Чи мартчихваа л гэсэн санааг хэлж байгаа. Тэгэхээр бид бүгд Монгол өв соёлыг тээж байгаа хүмүүс. Зүгээр яг энэ чэнэс юу гэж асуух гэдэг нь вэ? Альва нэг шашин ч гэдэг юм уу те одоо монголчуудыг бол одоо бараг үндсэндээ буддын шашинтай гэж хэлж болохоор хэмжээнд олон хүмүүс одоо буддын шашинтай байдаг шүү дээ. Яг энэ одоо буддын шашин маань яг ингээд түүхийн холбоог ингээд харах юм бол бас яг манай Монголын уламжлалт шашин бол биш юм шиг байна. Биш шүү дээ те. Энийг ингээд бүх хүн яриа л байна. Тэгэхээр яг энэ ингээд одоо өв соёлоо ингээд сэрэх гэдэг шүү дээ монголчууд. Дотор нь хэдий одоо шууд хөлийн зөвшөөрөхгүй сэрэх гэдэг байна. Тэгэл яг дээд байгаа юм а бүгд хүндлээл нэг газар шорон дээр дээдлэл аваа явах та. Тэгэл аль юмыг үгүйсгэл нөгөө л тэрсүүд бодол үүснэ. одоо бас л тэгэл. Энэ тэрсүүд бодлоос чинь эв нэгдэлгүй, эв ийг сахихгүй болно. Нөгөө нэг хүнийхээ шүтж байгаа юмыг хүндлээгүй болоод яах юм. Тэгэд одоо тэр хүн юм аа шүтнөө яануу хүнд хортой вэ биш л бол тэр юу хийсэн ч болно шүү дээ. Олонд хоргүй бол. Гэхдээ одоо нэр амтэн хүнд хорлолгүй бол одоо хад чулуунд очиж мөргөө сууж яхад ч хамаалал. Амтэн хүнд хорлолтой бол одоо алтан бурхан байсан ч нэр хэрэг алга. Тэгэхээр тэр хүний хийж байгаа шүтж байгаа түгээж байгаа юм нь бусдад хорлонгүй л байх хэрэгтэй. Бусдын амьдрал дараагүй байх хэрэгтэй. Тэгэл ингээд хичнээн одоо хоёлаа ютубээр ийм сайхан юм ярьж байгаа амтэн цуглуулаад өчнөө амтэн жагсаагаал одоо үзлэг заслын ингээл тамлал мөнгө цаас нэхэл тамлаад байвал одоо ингэж ярьсны хариу гарахгүй шүү. Нэг бол одоо ингэж ярьж байгаад нөгөө юу лээ нөгөө хаалттай гөрөв төлбөртэй хэлчихлөө эсвэл нөгөө зөвлөгөө гэдэг юм. Тэгээ ингээл балаа юмэр өсчээд энэ яг тэ тэр байж болдгийг. Гэтэ эн чинь бол нөгөө зөвлөгөөч биш юу ч эн чинь бүх монголчууд мэддэг зүйлийг л сэрээж сах ингэж одоо зүгээр юм байдгийм байлээ би ингэж гэж ярьж байгаа болохоос миний мэддэгтэй яриад байгаа юм биш шүү дээ. Тий бөө мөрөглөөр дамжуулан хуучин монголчуудын байсан ундсан мартагдсан өв соёлыг л зогснаас нь амьдралд яг хэрэгтэй зүйлүүдээс нь сэрээгээд их энгийнээр ойлгоод байна. Түүнээс ч энэ бол одоо ямар нэгэн тийм содор номлол биш шүтлэг монголчуудын шүтлэг чи өөрөө ёс суртахуун байхгүй юу? За галар ус өрөхгүй ёс суртахуун биш үү? За эцгийнхаа дээгүүр гიშгэдэг алдас болно. Яг ясэм дээр хөндлөж штэ. Эний чинь л монголчуудын штэ. Маш өндөр соёл хөндлөлттэй шүтлгийг монголчуудын шүтлэг. Бид юу шүтээд ийн гэвэл бид бие биенээ харилцан шүтэж ийн л та. Бид нэг юм руу биш. Бөө мөргөл буюу тэнгэр шүтлэг чинь бие биенээ харилцан шүтгийг хэлж байгаа. Мал хуйтайгаа. Малынхаа толгойг зүхэр тас зогч болохгүй нь шүү. Хөндлөж дээш нь харуулж штэ. Тэр гаргахад хүртэл ёс суртахуун дэг вэ штэ. Эмэгтэй хүн харахгүй, хүүхэд харахгүй. Эн чинь уурган дээр алхахгүй шүү гэж юм. Тэр чинь хөндлөж штэ. Тэр байдал нь өөрийгөө үн цэнтэй хөндлөж байгаа байхгүй юу? Тэр юм дээр сандаачаа залтаагаараа гүгээд идэг биш. Тэгэхээр хүн чинь их гоё зөв бие авч явж штэ. Тэгэхээр бидний шүтлэг ёс заншил чинь биднийг яг зөв хүн болгох тэр сургаалыг хэлж байгаа. Бид тэр сургаалаа шүтдэг байсан байхгүй юу? Тэрийг тэнгэрийн үзэл санаа буюу тэнгэр шүтлэг гэж байна. Бид өвөг дээдсийн сургаалыг шүтдэг байсан юм аа. Тэрнээс бидэнд бурхан байхгүй байхгүй юу? Монголчуудын тэмдэглэсэн тэмдэглэл байгаа шүү дээ. Рубрик юм билүү? Нөгөө жуулчин гадны 13 дугаар зууны үе. Юу Марко Поло биш рубрик гэдэг. Рубрик. Тий. Монголчууд бурхан байхгүй гэж бичсэн байгаа шүү. Тэдэнд итгэдэг бурхан байхгүй. Тэд эсхийгээр хийсэн хүн дүрстэй юм гэртээ тавиад тэнгэрт итгэдэг улсууд гэж хэлсэн гэж байгаа. Тэр чинь бид хүн гэж буюу хүн байгаль адгуус араатан тэр бүгдийг итгэл хүндлэлтэй харилцааг хэлж байгаа. Тэрэн дотор сургаал оршиж шүү. Ямар сургаал гэвэл тэр хүнтэй зөв харьц, малтай зөв харьц. Тэгэд тэнгэр шүтлэгтэй монголчууд 3 юм шинждэг болсон гэж байгаа байхгүй юу? Монгол хүний хамгийн сайн чаддаг 3 юм байдаг. Нэг нь тэнгэрийн байдлыг шинждэг. Нөгөөх нь газрын байдлыг шинждэг. Нутаг усны байдлыг шинждэг. Гуравт нь морь шинждэг. Монголчууд морийг хамгийн сайн шинждэг.
Тэгэхээр чинь тэр дотор чинь тэр хүний амьдрах эрдэм ухаан оршиж эхэлдэг. Тэгэхээр бид хамгийн үн цэнтэй алтан сургаал буюу зүгээр ам дамжсан энэ ёс суламжлаа үүдэнд гаргаж хаяад ямар ч хэрэггүй хиймэл юмыг сургаал судар ном болгоод бурхан гэж байгаа юм биш шүү. Зүгээр юм шин зохиомл юмд итгээд холоос хайгаад байна л та. Бууг нь бол энүүхэн бүх юм хажууд аманд имэж ихэн дээр үлж исэн байхгүй юу? Тий. Чи доороос хүүтэн гутал өмсөд нүд сохордгийн шүү, цээртэй шүү гэж байгаа. Үнэхээр л хүүтэн гутал энэ өвөл амбарт байсан гутлыг хүүтнээр нь өмсөхөд үнэхээр харам боддог байгаа байхгүй юу? Тэгэд эмээг дандаа юм мухар сүсгтэй гэж хэлсэн. Үгүй үнэн байсан. Чи хэлдэг те ханаа томоо төрөөд энэ өглөө эрт гараад зүлгэн дундор шүүдэр дээр гүйдэг өстэй. Тэгээд хоолой нөвцөхд байхгүй. Тийм шүү дээ. Тэг ер нь ингээд тийм мундаг арга ухаантай тэрийг л одоо хотлоо яриад их юм. Дандаа мухар сүсэл. Шүн битээ уйлаад лайд уддаг. Тэгээд сурчдаг байхгүй юу? Тэгээ орондоо уйлдаг. Тэгээ нөгөө яаж зовж орондоо буувал яаж жаргавч орондоо буудвал хүн амрах газараа тэгж болдгоо гинэ. Тэгэхээр ингээд хүүхэд байхдаа орондоо уйлаад сурцсан хүүхэд томроод хамгийн их гунигаа нулимсан орон дотроо гаргадаг гинэ. Тэр их муу гинэ. Ер нь бол хүн хөвтөж уйлдгүй гинэ. Ерөөсөө тийм. Шалтгааны нь бүр их нарийн учиртай. Би тэрийг дараагийн үн дээр их тайлбар. За хөвтөж уйлдгүй гинэ. Тэгэхээр тэр чинь нэг юм хэлээд энэ дээр зовлон дуудаад байна чи. Тий. Нэг л юм болохгүй гэдэг шүү тий. Хүүхдэд орой үж бити юм амч өгшин орой айлаар хүүхэд бузартчтэй. Тэр чин цаад утханда тэр ёс нас гадна тэр сүнслэг байдал хүртэл хамт оршсон. Тэг ийм мундаг эмээ өвөө ах их чаав ээж хөгшчүүдийн хэлж исэн үгийг гээж хаяад юмор ч хамаагүй шин сургаал мургаал зохиогоо тэрэнд итгээд байх. Зүгээр ахуйд байсан тэр бүх юм чинь бидний яг эрдэнэ байсан, алт байсан юм аа. Тийм байх тий. Одоо үнэхээр л тийм байж. Өглөө эрт босоход хөдөөний хүүхдүүдийг гаргаал мал руу явуулаад тийм ээ. Эсвэл шүүдэр дундуур шүүдэр бууцсан үед гүйлгээл энэ чирээс тэр үед өвддөг хүүхэд байгаа. Тий, хоолой өвдөхгүй. Ханаа төрөхгүй. Тий. Тэгэхэд одоо ямар байна? Тэгэхээр ерөөсөө тэр хүмүүсийн чинь ном бол тэр чигтээ судар аман дотор нь байсан биш. Дандаа сайхан юм яри. Ном сургаал нь аман дотор. Тий, ном сургаал. Тэгэхээр монголчууд судар бичдэг. Судраа дандаа амандаа амнаас ам дамжиж үлгэрээс үлгэр болгож домог болгож ярьдаг. Тэрүүгээр хүмүүс яг амьдралд одоо ингээ бодоход яг миний аав ээж загч ийсэн үнэн бийж. Одоо л нөгөө авдар битгий нэ битгий уух буян заяа авдар руу гараа хийгээд хулгай явал буян арилчдаг. Гэхдээ нэрэл үнэн бийж. Хамаг буян заяагаа би хулгай гэдэг тийм буруу юм хийжсэн юм шүү дээ. Тийм. Тэгэхээр энэ дотор байгаа соёлыг бүх энэ монгол соёлыг бичээд байгаа. Энийг л эргээд хүүхдүүдтэй сайн хэлж өгөөч ээ. Тэгээд тэр хүн чинь яг хүн болох төлөвшлөө олж байгаа. Хаалга битийн алдал гэж байна шүү дээ. Тий. Одоо зөндөө байгаа би мартчихад байна. Баг байхад тэгж өглөөлдөг байсан юм зөндөө шүү дээ. Тий. Тэгэхээр тэр чинь зүгээр л тийм элдв янзын тухайн үед л лайтай санагддаг байсан. Би хаан тийм элдв янзын хамаагүй одоо юу гэдгийг хамаатсан дурсах шиг тэгж үсчээд идэх хүүхдийг л жаахан хүмүүжүүлэх гэдэг шүү дээ. Тэгээд айтайхан болох нь шүү хүний хажууд босго мосхор гүгээд гიშгээд идэг. Тэгээд тэр мэтлэг хүний биеийг хүртэл гэж зөв захиргааталтанд оруулж ирсэн байна. Сургаалаар. Тэрнээс нам хүн суулгаад иж болохгүй шүү дээ. Хүүхэд исэхгүй шүү дээ. шүү дээ. За дараагийн асуулт. Одоо дөгчөндөө таны мэдэхгүй ойлгодгүй тийм бөөгийн зам үйл байна. Би одоо орчин цагийн зарим орчин цагт л. тий орчин цагийн бөөгийн зам үйлүүдийг ойлгохгүй байгаа. Тийш ээ. Зөндөө. Олон уу тий. Хаан болгоод байгаа хүмүүсийг ойлгох. Баатар хатан хаан болгож байгаа. Хүмүүс буулгаал идэг над руу бас уурлал хэлээ. Сүхбаатар Чингис хааны хүртэл болгоцсон л. Би ойлгохгүй тийм. Янз янзын хаан маань буугаал элдв янзын биеэрээ оруулаад элдв янзын томог түүх яриад тэр нь амьдрал дээр яг түүхийн ухаантай зөрөөл түүхчид тэрийг харж байгаа шүү дээ. Зохиогоол.
элдв энзим бөө мөрөглийг бандангийн удах чинь да. Эсвэл одоо зүгээр ингээд ихээс төрсэн биеэрээ харьцдаг барьдаг гээл. Тэгэл тэгсэн мөртлөө би бөөгээ засал басал хийгээл. Тайллагч хүн гэж байгаа байхгүй юу? Ямар хүн? Тайллагч. Тайллагч. Аа. За. Тагтаг тэр тэнгэр тайллагч гэж. Тусгай. Тэд нар бол тэгээ заслам хийдэг усуд биш байхгүй юу? Тэр чи тусгай тэр засаг сүлд тэнгэр уул ус төрийн хэрэгт оролцдог айхтар бас усуд байсан байгаа шүү дээ. Тийм удам дамжиж өөрт нь үлдсэн тийм дуудлага уншлагтай. Тэр нэртэй л одоо бас тэрийг л яриад байгаа юм болов. Яг тийм чиг наашийн. Элдв булсын янз бүрийн дурдвал зөндөө сонин зан үйл зохиогоол хийгээл. Мэдхгүй юм байгаа. Зөв. Тэгээд мундаг бөөнөр бас байдгийн шүү. Бага. Үнэхээр өстэй сайн бөөнөр. Мундаг сайн гэдгийг одоо юугаар хэлээд байна? Сэтгэл зүрх нь юунэхээр бөө шиг байхыг хичээдэг. Яста бөө хүний ёсыг барай явж байгаа мундаг бөөнөр зөндөө байгаа. Гэж л би бас тийм хүмүүс мэднэ. 30-40 хүн байна гэдэг. Таныг мэддэг. Зарим нь би танихгүй. Гэхдээ надад их сайхан санагддаг. Би ингээл телевизараа дугаар хардаг. Энэ мундаг хүн юм да гэж бодож байгаа хүмүүс зөндөө. Сайхан хүмүүс байгаа. Саарч байгаа. Тэрийг ялга. Тэгэхээр тэр онгод тэнгэр гэхээс илүү хувь хүнийг харах хэрэгтэй. Тэр чи бөө болоод тодорхой хугацаад дуусах өнгөрч байгаа юм чих тогтоо томоотой аятайхан хэл яриатай ядаад нэг хүнд зүг гурав хэлдэг байх хэрэгтэй шүү дээ. Хэлдэг юм яриад амандаа орснараа чи үхэн хатна чамаа хараач чи одоо над дээр ингээд байгаа хүнийг шууд шинжчихэлтэй ингээд энэ нэстэ бүтэхгүй. Сэтгэл зүрх буюумаа засуулах гэж очисон биш бүр лай өрөөд гарч байгаа үстэй. Тийм шүү дээ. Тийм тэгэхээр тэр хүний хар тэгэхгүй ингээ бөөгөр яваа тоглуулчлаа л гэдэг. Тэр нь тэгээд зүгээр л нэр үнэхээр ихтэй юм биш байсан баг. Тэгээд чинь нэр уурахаар ясуугаар мундаг бөөнөр байгаа шүү дээ. Хичээгээд бөөлөө хүнд тусалцсан, хүний амьдрал аварцсан хөрхий. Тийм мундаг хүмүүс байгаа шүү. Зөндөө байгаа. Эрдэм номд. Ер нь сайн муу хоёр хоёлоо байгаа. Угаасаа савд өрөө шүү дээ. Гэхдээ тэр муу тал нь байгаагүй бол сайн тал харагдахгүй л дээ. Тийм. За энэ баг сүүлийн асуулт байна та. За одоо улс төр элдв ангаа иймэрхүү юм ярьж байгаа уучлаарай. Гэхдээ ингээд таны бодлоор бөө мөрөглийн хувьд одоо Монгол улсын төрийн бодлого ямар байгаас гэж үзэж байна? Одоо төр засаг бөө мөрөглийг ямар байгаас гэж одоо систем мэдэхгүй. Би одоо ийм том юм бодож үзээгүй. Төр мөрөглөө орж ирсэн. Их мэдэхгүй. Та нэг одоо музей зүйн байгуулах гэх яваал шүү дээ. Одоохондоо тийм ойлгох хэмжээний хүмүүс төрд байхгүй байх гэж үзсэн. Бөө мөрөглийг тийм тэнгэрлэг хүмүүс овор шүү дээ. Яг гэгийн оюун ухаантай хүн гарч ирэх байлгүй дээ. Нэг цагтлал жинхэнэ тэнгэр шүтлэг монголчуудын энэ соёл уламжлалыг харах гайхалтай хүн төрд орох байлгүй. Одооны улсууд харахгүй. Тэгэхээр энэ хүмүүсүүдээс яг энэ бөө мөргөл зориулсан бодлого үлээгээд ирэхгүй л гэж тийм. Мэдхгүй юм чи. Судлаачтайгаа нийлээд ч мэдхгүй юм чи. Мэдхгүйгээс гадна сонирхгүй юм чи. Яа шиг байхгүй юм руу ордгоо юм бэл. Яг үнэн шүү дээ. Тийм шүү дээ. Тэгэхээр энэ мэдэх төрмөрийн тэр бодлого гэж хэлж мэдээгүй. Соёлын бодлого л байх хэрэгтэй. Төр гэхээс соёлын бодлого. Одоо тэр төрийн дамжууд дарга зэрэг соёлын бодлого байх хэрэгтэй. Соёлын бодлогоор өөрсдийнхөө шашин шүтлгийг дэлхийн нийтэд соёл уламжлалаа таниулах хэрэгтэй. Тэр тусмаа бөө мөрөглөө маш сайн олон улсад харуулах хэрэгтэй. Тэрийг чинь дагаад монголчуудад маш их хүмүүс сонирхож ирж байгаа шүү дээ. Одоо энэ би ингэж боддоо шүү дээ. Монголын соёл энэ жуулчлалын бараг 50% дангаараа даадаг газар энэ хөвсгөлийн цаатангууд байна. Тийм шүү дээ. 50 битээ л энэ бараг даадаг. Тэдний чи ерөөсөө үзэж байгаа хоёр л юм байгаа шүү дээ. Тэр урцанд цаам алж байгаа энийг харж байгаа нь тэгээ бөө бөөлх энийг харж байгаа. Тэгэл болоо. Тэр ихэр гавьяатай хүмүүс шүү. Тийм шүү дээ. Тэр ерөөсөө манай соёл гэхээр тийшээ л явж байгаа байхгүй. Тэгээд энэ Чингисийн өшөө байдаг шүү дээ. Үзэх юм зөндөө. Бид одоо өөрсдийн соёл уламжлалаараа дамжуулж
маш том энэ олон улсад реформ хийх хэрэгтэй. Гадныхын яаж соёлоо баримталж байна. Одоо жишээ нь та ингэ боддоо. Хятадын TikTok дээр Монголын соёлыг хятад хүмүүс сурталчилж байна уу? Тийм шүү дээ. За Монгол гэр дотор нэг хятад хүн, өвөр монгол хүн биш. Хятад хүн мах чанаад мах идж байгаа. Тий. Бөө бөөлүүлж байгаа. Тий. Гэхдээ бүр бүх юм хийж байна. Тэр чинь ингээд бүр Монгол гэрт Монгол хувцастай Монгол мах одоо мах чанаад Монгол хоол идээд тэгээ бүгдөө Монгол хувцастай яг одоо Монгол аргаар хооллоод Монгол аргаар амьдрал. Тэ буруу харж байна. Тэгсэн мөртлөө хүн чинь одоо Монгол эрт чи ханаа дагаад ч гэдэм үү ингээд бодож байгаа шүү. Тэд нар чинь болохоор ингээд Чингисийн зургийг хан дээр өлгчөөд хөлөө ингэж харуулж гал руу толгоо харуулж байна. Одоо тэрийг ингээд хэдэн сая хүн үзэж байна. Одоо та жишээ нэг юм ингээд боддоо. Сая ингээд хятадын аль мужид үлээ монголчууд ингээд яриад байгаа. Чингисийн хааны юм чэйж хөшөө барилга байна. Тэр чи 100 сая доллар. За тэгээд энэ арив 100 сая гэнэ. За тэр хэдэн сайн хэлж мэдэхгүй. Тэнд жуулчд очиж байна. Тэрийг Монгол гэж үзэж байна. Тийм шүү дээ. Чингисийн онгоны тэр тахилга орцтолж байгаа тахилгыг бүх монголчууд гэж бодож очиж үзэж байна. Тийм шүү дээ. Тэр манад ирдэг жуулчдын тооны тал нь тэр нутагт очиж, хятад нутагт очиж Монголыг үзээд үзэж байна. Тэнд соёл байна да. Монголын соёлыг хийж байна. Одоо тэнд хасрын онгоныг байгуулах гэж байгаа гэж байна. Тий. Дахиад. Тэгээ энэ мэтчлэн ингээд манай бүх соёлыг бүтээж байгаа. Тэгээд янз бүрийн контент Монгол бүжиглэн. Монгол. За Монгол бүжиглээ. Дандаа морин өөр юм. Морин хуур, за тэмээн аялал зохиож байгаа. Тий. Тэр чинь сүргээр нь эдэн мянган сүргээр нь. Тэр дэлхийн нийтийн одоо 100 мянган жуулчин байл да. 1 сая. Тал нь наашаа ирээ, тал нь хятадын нутагт очиж Монголын соёлыг үзэж шít. Монгол гэж бодоод. Монгол гэж хятадын төр засаг тэрэнд мөнгө хаяад зохион байгуулалтад зориудаар Монгол соёлыг түгээлгэж шít. Тэгэхэд Монголын төр хүний соёлыг энд Ойлын үний баяр тэмдэглээ шít. Тий. Тэр бидний соёл мөн үү? Биш шүү дээ. Тий. Тэгэхээр маш Крисмсийн баяр хийж байгаа. Үгүй энэ чинь бидний соёл огт биш. Тэгээ бид хүний соёлыг дуурайгаад тэмдэглээд бидний соёлыг тэнд хятадуудад тэмдэглэж өгч байгаа. Тэгээ миний зүгээр яг нэг юм бодлоо дээ. Одоо энэ сошиалар контент бүтээгч нар гэж нэрлээд байдаг залуучууд асар их байна. Хятадд бол тим залуучууд бодлогоор одоо ингээ Монголын юмыг ингээ сурталчлаад байгаад байгаа байхгүй. Монгол одоо ахуй соёлыг тэгсэн мөртлөө жуулчдыг тэнд аваад. Тийм. Тэгсэн чинь энэ ч нь яг жинхэнэ Монгол ёс уламжлалаа сурталчлаад Монгол дэлгэмсэд Монгол олонуудад дэлхийд одоо Монголоо гоёор сурталчлах ёстой залуучууд нь хэрүүлтэй, уруултай нэг бол согтуу болж үжгэлсэн нэг бол шоу ингээд нам засаг хуваагаад аваад тий бараа бүтээгдэхүүн эсвэл өөрсдөө реклам болчих. Тэгээ дээрээс нь улс төр засаг төрөөс тийм соёлын бодлогоор яг юм хийж байгаа хүмүүсийг дэмжихгүй. Тий. Өөрсөнд нь хэрэгтэй юм бол дэмжинэ. Тэгээ одоо ингээд сэтгэл хэмжиглэмээр асуудал нь хятадд байгаа сте. Бөөгийн хөшөө байна. Хятадууд бөөгийн музей байна. Хятадд одоо манай үндэсний тэгэд хөшөө барьсан байна. Гэхдээ эн чинь тэр алстай биднийг одоо хятадд асар их бөө төрж байгаа. Би бүр бичлэгтэй тайлбартай тавьж чадна. Би судалсан юм байна бүр баримттай их юм. Бодлогоор төрж шít. Яг ч төрүүлээд. Гэхдээ тэр чинь бүх юм манайх гэж шít. Морин хуур одоо тэр хэл хуур ерөөсөн Монголын гэсэн бүх юм урагшаага эзэнтэй болж шít. Тэгээ сүүлдээ энэ тэнгэр шүтлгээ хүртэл тэдэнд алдах юм шít. Тэгээ тийм бичлэгийг ингээ үзэж яхад тэр доор нь монголчууд комент бичиж байна л да. Өстой шүлс гоож болмоор сайхан мах идчихий шүү л гэж бичиж байгаа. Тэгэхээр энэ манай юм шүү гэж ер нь өмөрж байгаа. Монгол хүний соёл гэдэг бол дэлхийн нийтэд төгсөн соёл байсан урд нь. Монгол хэлийг сурах юмсан гэж боддог байсан гинэ хар хоринд эрхийн тулд сурах гэж хичээдэг байсан гинэ. Тий, хар хорин хотод. Тэгэхээр одоо бид энэ их мундаг соёлыг ёстой төрийн бодлогоор зөв зохицуулах хэрэгтэй. Тэгэхгүй ингээд нэг тэр хүн тэндээ нэг юм налахад нэг юм 5 гэр 10 гэр байгуулад нэг
энэ тэндээс нэг хүн цуглуулад нэг юм тэр хүн тэнд нэг ааруул ээзгээ хийж хийгээд нэг эсгээд гэр мэр бариулаад тэгээд энэ Монголын соёл шүү гэдэг нэг бичлэг хийчихэд болчлоо гэж тэгж болохгүй. Тэр чи хийж зохиоч нь. Хэдэн холбоодууд нийлээд хийчихэн штэ. Тэр тийм юм бүхэл бүтэн соёлын яам зохиолоо гэд гайхуулаад байх юм. Тэр чин гадных нь тэрийг харахгүй штэ. Тэгээ нэг хідэн жуулчид нэг юу гэдгийг нэг элчин сайдууд ирэхээр нь харуулчаад тэгэхэд чин тэнд бүхэл бүтэн ийм залуусыг TikTok дээр бичлэг хийлгэж бүр цаанаас нь бэлдээд тэгэл ерөөсө зогсоо зайгүй олон улсад тэр бичлэгийг төвөдөж байгаа шүү дээ. Тэгээ тэрий чи хүн үзэхийн тулд тэр хөдөө тал нутаг тэгээд тэр Чингис хааны том хөшөө дурсгал барилга байшин бүх юмыг үзэхийн тулд тэнд очиж байна. Манад одоо өстэй эзэн хаана ястай нэг бид бурхан халдуун руу харийн хүн гიშгүүлж болохгүй. Бүр зааж өгөөд ч хэрэггүй. Бидний Чингис хааныг хаана байна гэж хайвал одоо өстэй цанжин болдол биш тий. Гэхдээ нэрээ одоо тэрийг л очиж үзэж штэ. Өөр одоо энд Чингис хаан амьдарч ийсэмаа гэд уулын хормоо үзүүлвэл одоо хаана яаж тэрийг мэдхүү гэд асууж бид бол зүрх сэтгэлдээ мэдээд идэв. Гэтэл хятадууд тэр уулын орой дээр бүтэн том Чингис хаан барьсан байгаа юм. Тэр чинь 8 том. Өсөр том. Тэгээ тэрий чинь Чингис хааны тэр дотор чинь музей бүх Монгол соёл байна. Ороод тэр монголчуудын бүх уламжлал. Тэр үйл монголчууд чинь тэрийг бүр очиж үзэх гэж бишрэх гээд яваад байгаа юм. Үгүй бид өөрсдөө тэрийг очиж үзээд бүр шокнд орж ирж байгаа. Тэгэхээр бидний бүх үнэт зүйлийг тэнд үнэхээр төгс хийж байна. Хятадууд. Тэгэхээр энэ дээр соёлын бодлого байх ёстой юу? Жинхэнэ байх ёстой. Тэгэхэд бид тэр хамаагүй сүнсний баяр маяр ямар юмны сүнсний баяр юу ч гинүү илдэв хэрэггүй Крисмас тэгээ Иесусийн төрсөн өдөр шүү дээ. Бидэнд ямар хамаа байна. Одоо яг тэр чинь зүгээр нэг юм тухайн шүтж байгаа улсууд нь л яг хөө ингээд цаг болгоод нэг цаг үед нь л тааруулаад ер нь хамаагүй шүү дээ. Ер нь бол бид монголчууд ер нь энэ яг үнэн. Тэгтэл би бүр энэ дээр маш их тэгэд сэтгэл шулуутсан зүйл бол ядаад энэ бөө мөргөлийн соёлоо нь авч үлдээ. Энийг авч үлдэхийн тулд энэ бие тимийн бүтээгээд үнэхээр гайхалтай музей барья. Хятадууд ирж манай бөөг үздэг болоосай. Тий. Европод ирээсэй. Монгол бөөгийн соёлыг Монголоос нь үзээд энэ Монголын бүх бөөг очиж үз хар. Ийм мундаг улсууд байдаг. Одоо ийм ингэхгүй л бол хөрөнгө мөнгөтэй төр засаг нь бүх соёлын бодлого дэмждэг улсаар юу л бол юу хийж чаддаг шүү дээ. Хамгийн том Монгол гэрийг хүртэл барьсан биш шүү дээ. Тэрэн дотор хамгийн том Монгол хоолны ресторан барьсан биш шүү дээ. Тэг жуулчид ирээд тэг юм хийж ингээд бүтээгч байгаа улсуудыг бол ерөөсөө дэмжихгүй. Тэгээд тэдэр нь дандаа тэр урд юм алдц. Одоо тэгээд тэр бичлэгийг ингээд нарийн ингээд яг үзүүл ерөөсөө Монгол руу биш Хятад руу очиод тэр Монгол соёлыг үзчих байж байгаа. Ерөөсөө яг тийм. Одоо хасрын онгоныг барина гэж байгаа байхгүй юу? Чингисийн онгон байгаа шүү дээ. Тэгээ хасар тэгээ 9 өрлийн онгоныг бүтээж байгаа гэж байгаа байхгүй урд бүтээх гэж байгаа. Тэгэхээр ч одоо сүүл рүүгээ нөгөө Чингис хаан халангойж одоо өгөөдөө бүрт хатан ерөөсөө энэ Монголын түүхэнд байсан бүх хүмүүсийн онгоныг өр Монголд бүтээх гэж нутагт нь бүтээж байгаа. Яг хөө тэр бүр Монгол угсааны хүмүүс мөн ч гэсэн хөлийн цаана байгаа болсон. Газар нутгаар бол одоо хятадууд тийм тэгэхээр тэр чинь өр Монголынх биш хятадын юм байхгүй юу? Гэтэл цаанд мөн чанартай бол Монголоос энэ хаадуудын булш бунхан шарил алгаа хятадд байдгийм байх гэдгийг ганцхан байшин бариад тэр дотор бүгдийг оруулаад үзүүлчихэж байна. Тэгэхэд биднэрт юу үзүүлмээр. Одоо харин нэг юм үнэхээр энэ улс оронд миний бодол шүү уучлаарай. Энэ Чингисийн музей гэж нэг сайхан юм байгуулагдлаа. Би бүр энүүгээр бахархлаа. Манайх ч бас их олон хүн ирж музей үздэг та мэдэн шүү дээ. Тэгээ Чингисийн музей бол үнэхээр нэг хүн ирэхэд нэг үзүүлэх юмтай болчлоо гэд нэг ямар ч байсан нүүр улаахгүй. Тэгэд ийм сайхан Чингисийн музей гэж сайхан юм байгуулсан. Энүүгээр бол одоо үнэхээр бид нар бас бахархмаар түүх соёл байна 5 6 давхар өстэй янзын музейтэй боллоо. За энэ нэг хүн ирэхэд нүүр бардам дагуулад орж ин да.
За хөдөө гадаа явна. Мэдээж тал нутаг сайхан. Тэрийг үзэн морь унана. Гэхдээ нөгөө эзэн хаадуудынх нь онгон шарил юу вэ? Бид бурхан алдунд руу аваачиж болохгүй. Хэнийг ч хүргэж болохгүй. Өөрсдөө ч очиод хэрэггүй, бузарлаж болохгүй ш. Тэр босхын даваанаас цаашаад бүү дав. Бид соёл уламжлалаа жаахан арай өөр нүдээр түгэх хэрэгтэй. Тэгжээж энэ соёлын бодлого гадны жуулчд хүрнэ. Өө тий. Алийн болгон ирээл энэ фургонд суугаал. Тий. Нэг хэдэн 100 км яваал, уушуур идээл, нэг газар байхан барайл. Тэгэхэд чин тэнд чин өстой. Моргосон гэрээ чин 100 ширхгийг барай хийцэн байгаа байхгүй. Дотор нь ерөөсөө тэгээд зам талбай бүх юм шийдэгдэх өгсөн. Зам талбай бүх юм шийдсэн. Адаглаа тийм юм хийх гэж байгаа хүнд нь зөвшөөрлийг олгодог байна. Гэтэл музей барья гэсэн чинь музей бариулахгүй ээ. Барьдгүй юм гэд нэг төрийн хүн тэгж хэлсэн байлаа манай нөгөө XG ухаж байгаа залууд ирээд юу гэсний бүүгийн музей ямар юмны музей тэр Монголд ямар хэрэг байдгийг юм бариулахгүй гэсэн гэж байгаа. Тэгээд тэрнээс чинь болоод одоо хүртэл гацсан юм шүү дээ. Тэгэл ажил зогссон юм шүү дээ. Тэгээд хаагаад тийм санаа нэг өөр хүн л тэр газар дээр байшин барих гэж байгаа юм шиг байна. Бас нэг хүн л би бодох нь тэнд нэг хүн буудал баар марл нээх гэжсэн юм шиг байна. Тэгэл тэрийг би л өөр юм болгол. Үгүй тэр чи угнмал миний юм бол та. Тэгж л дээрэмдэж байгаа. Тэг зөвөр энэ бол миний хувийн асуудал хамаагүй. Зөв тийм өрөвдмөр өчүүхэн Монгол хүний сэтгэлгээг болцсон байхгүй юу? Ашиг олохын төлөө хийж байгаа юм биш шүү дээ. Тийм шүү дээ. Чи нэг юм хийж бүтээгээ тэрийг харж баясна гэдэг чи ямар сайхан бэ? Тийм. Гол нь соёлоо түгээх. Тийм тэгэхээр энэ соёлыг авч үлдэх чадахын чинээгээр чадвартай улсуудтай энэ жилээс эхэлнэ. Монгол хоол, Монгол соёлыг би тэгж бодож байгаа. Яг вэ тэр баян болох ашиг олох албагүй тэгж нэг хоос амьдраад байгаа юм алга сайхан л байна. Тийм шүү дээ. Энэчнээс нишэл Казахстанд очиход Казахстанд буухад ерөөсөө хаашаа л харна Казахстан хоол нэрсэр. Тийм шүү. Төрөл бүрээр амар гоё. Та дээр нэг явж шүү дээ. Оо тэр шүү дээ. Манай хан уул дүүрэгт байдаг байхгүй гэр. Тэгээ Е-март орсон чи эдэн солонгосчууд орж ирээд бүр хөхрөөд байгаа юм чи. Тэр чинь нөгөө цаад дот би хэлийг ойлгохгүй л дээ нөгөө манай бүх юм байна шүү дээ. Тэгээ манайх ч ерөөсөө хүний юмар бүтэн амьсгалцсан юм байна. Өөрийн үн цэнтэй юм алга. Гадны бүх сүлжээ, дэлгүүр тэгээ өөрсдийнхөө хийж байгаа бүх хүнийг шахаж байна. Гэхдээ яг үнэн нэг л хүн гаднаас CEO оруулж ирээд энэ улсад хэдэн зуугаар нь барьлаа. Тэр чи өчнөө хүн дэлгүүр ажил болгож байгаа ш. Тэднэрт шаардлага стандарт одоо юу гэдгийг тавиад тэдрийг өөрчилж болох боломж байсан байхгүй. Тэрний шиг одоо ерөөсөө юу л вэ? Солонгос хоол. Тэр юу л вэ? Хятад хоол. Юу л вэ? Гадны сүлжээ. Ерөөсөө Монгол хүний өөрийн ур чадвар оюунаас гарсан бүтээл, бүтээгдэхүүн, хоол унд эдэр яг нэг тийм одоо хууль дүрмийн зохицуулалт дагаар стандартын тогтооход одоо чинь CU шиг ч юм уу GS шиг ч юм уу мэдээж эднэр орж ирэх зөв соёлжиж л байж болно. Тий. Тэрэн шиг яг тийм стандартын дагуу стандартыг нь мөрдүүлээд гоё дэлгүүр яг тийм монголчуудын өөрсдөө тийм байх. Тэгээд явж байгаа өөр болгон болохоор. Тэгэхээр одоо хүн болгон өөр өөрсдийнхөө чадах соёлынхоо юм хийж бүтээж тэрийгээр амьсгалах хэрэгтэй. Мэдээж гадны улсыг хөгжил дэвшилт хөрнө. Би ч гадны хоол иддэг, CEO-г үйлчлүүлдэг, дуртай байдаг. Тэгэхдээ монголчууд хүний юм биш өөрсдийнхөө юмыг тийм болгох ёстой. Бид энэ соёл уламжлал дээр бол бүр гоцгойд анхаарах хэрэгтэй. Тэгэхгүй ингээд нэг хідэн налахад нэг хідэн соёлын яамнаас зохиосон нэг хідэн гэр аваачаа тавьчихсан. Тэгээд нэг юм 3 хоног явах бай нэг тэр хүн баярлаад ах шиг байгаа соёлын яам нь хаста бид тэр том юм хийлээ гэдэг ах шиг байгаа. Гэтэл тэрийг хүмүүс сонирхгүй байгаа шүү дээ. Тэгэхээр тэнд зүгээр нэг 3 залуу дэлхийд цацагдахаар хэмжээний бичлэг хийгээд тавьчихсан. Тэрэндээ хэдэн зуун жуулч очиж байгаа. Тийм шүү дээ. Тий, тэгэхээр энэ тал дээр бодолтой л байх хэрэгтэй. Арай л их ус төр ярьчлаа. Дараагийн удаа ийм ярихгүй. Нэг улс төр
өвчөж яах вэ гэж одоо нэг соёлоо авч үлдэх гэсэн хүмүүсүүдийн дотор байдаг л бодлоо хэлбэ. Тэгэхээр чи ерөөсөө миний тойлын санаа бол би бөө мөрөглийг шашин болгохгүйг. Бөө мөрөглийн толгойлогч болохгүйг. Дарга нь болохгүйг. Энэ үг эцгийн ариун сүнсэлд оршсон энэ их үнэт зүйлийг авч чадгалж үдээд энэ улс оронд энэ Монгол хүүхдүүдэд Монгол өв соёлыг соён гэгэрлийн ганц ордон түүний дэлгэрүүлж хэрэгтэй. Музей. Музейн соёл гэж ямар соёл байдаг гэдгийг бас реформ хийж нэг аятайхан юм хийх гэж байна. Санаа. Яг хүмүүс одоо яах вэ ингэж ярьж байна. Баригдсан бүтээсний дараа хүмүүс үнэлэмжээ өгнө угаасаа. Ямар үнэлэмж өгөх. Тэрүүгээр гадны улсуудад бидний бахархал ийм байсан шүү гэдгийг харуулах хэрэгтэй байна. Бид чинь бахархах зүйлтэй шүү дээ. Ийм бэ. Тэрнээс тэр ашиг хонжоо олох гэдэг юм биш. Тэгтээ тэнгүүдийн ашигтай амьдрсан болол 90 сар бол олон тарагдж байгаа бөө шүү дээ. Тий. Та энэ амьдралаас ашиг хайх хэрэг угаасаа л хүн болж төрнө гэдэг чинь өөрөө ашиг гинэ. Тий. Хүний төрөл олно гэдэг чинь. Тэгээ эрүүл явах. Эрүүл хүний төрөл олно гэдэг чинь айгүй том ашиг хонжоо гинэ. Хожиж шүү дээ. Бусдыг нь бол ухаанаараа шийднэ гэж байгаа. Тэгэхээр би нэг соёлын яамны бодлогон дээр эмзэглэдэг юмнууд надад зөндөө байдаг. Арай л тийм төрлийн биш хүмүүс эсвэл байна уу? Энэ сонирн биш. Монгол соёл сонирн биш байхгүй юу? Яг вэ нэг ажил юм гээд нэг хэдэн гэр мэр бариулаад нэг оронд нэг уулзуулаад одоо эн чинь энэ 21-р зуунд ч гэсэн Монгол соёлыг түгээгээд өгөх хэрэгтэй. Тэр Монгол хоол гэдэг юмыг гадныхан ирээд идтэлн бүр идэхийг нойр бүр бодогцтол нь тэр махыг чанж монголчуудын тэр хоолны соёлыг дэлхийд түгээх хэрэгтэй. Бид асар өндөр хоолны соёлтой ард түмэн шүү дээ. Монголчуудын тэр шүтлэг, монголчуудын мал тэмээ унах одоо тэр говь дийлсэд одоо тэр урд бүхлөтөн говийн хэсэгт тэр мянган тэмээний аялал зохиож байгаа шүү дээ. Бүр жижигхэн дөрвөн хантай гэр бариад тэгээ нэг юм хэсэг манхан дээрээс 1000 гаруй тэмээ байна. Тэрийг 1000 гаруй жуулчид нэг эрэхтэй ингээл ерөөсөө оочртой. Тэгээ тэрийг одоо тэмээ илсээ одоо тэмээ юу гэдгийг тийм ятдад байхгүй. Уг нь одоо өнөөдөр манай 100 говьд хийж явах хэрэгтэй. Тэгэхээр ингээд бид нар харин их л юм л алдаал байгаа юм шиг зүгээр санагдаад байт. Их л эмзэглэж л явд. За ингээд өнөөдөр их л элен талангүй их нарийн ширээ. Их ус төр ярьлаа. Дараагийн удаа ус төрийн талаа. Отоогоос ус төр ярих. Үгүй сая нэг ус төр ярьсангүй. За тэгээд өнөөдрийнхэн дугаарт үнэтэй цагаа зарцуулж өнөөдрийнхэн дугаарт оролцсон танд баярлалаа. Төрсөн өдрийн минь төргий. Яах нь вэ гэж. За тэгээд ингээд дараагийн дугаараар уулзъя та. За баярлалаа.